Сууцгаа. Нью-Йоркийн ард иргэд Карен Андрегийн эсрэг шүүгдэх болно. Туслах ажилд шүүх бүрэлдэхүүнийг цуглуул. Шүүгч. Энэхүү үргийг 11 хүн хүлээн. Та бүхэн тэрхүү сандал дээр сууж, эрхэм шүүгч хийхээс зааварч авч болно. Та бүхэн тийш сууна. Тэнэг үрж байна. Тэнэг үрж байна. Тэнэг урж байна. Билээ эрхэм шүүгч. Хадагтай ноёдоо. Та бүхэн энэ хэргийг шийдэх шүүх хурлын шүүгчид. Мэдүүлгүүдийг сайтар сонсоод зөв шийдвэр гаргахыг хичээнгүйлэн ажиллахыг зөвлөж байна. Сэжигтэнг буруутай үсгийг та бүхэн шийднэ. Өөрөөр хэлбэл хадагтай Карен Андрегийн хувь заяа та бүхний гарт. Прокурор хурлаа эхэлж болно. Шүүгчээр сонгогдсон хамтлагуудаа нэгдүгээр сарын 14-ны шөнө дунд болж байна. Бат мэрэгтэй байшингийн дэд амраас нэг хүмүүс насаас. Хайртай авахлаа хоошгийн эсрэг засвал шийдэл нэртэй хөрөнгө оруулж, нэг бат мэрэгс. Хондор нуугай багтаа нийслэлтэй тэгвэл нэг нөгөө хатан ашуур авах нэг хэрвээ ахны энэ дэлхийн цус гэж үзэх юм бол тэр бүх судсыг алтаатгаж судасны урсгал цусны цохил бүгдийг хянаж зохицуулж байдаг ноён фалтны өөрөө энэ дэлхийн цохилох зүрх нь байсан гэж хэлж байна. Тэгэхээр хаттай ноёдоо манай дэлхийн зүрхний шигдээс болчиход шигдээс гэдэг бол гинтхэн бодох зүйл. Та нарын нэг бүгдээрээ өөрсдөө мэдж байгаа. Энэ агуул өөрчлөлтийг байшингийн ёроолд ийм байдлаар хэмтэж байх юм гэж хэл саналаа. Энэ айштай зүрх цогцлогоо болоод хэдхэн хоногт газар дэлхий тэрний бизнесийн дампуурдаас олж хөсөлж ирлээ. Мянган хөрөнгө оруулагчдаар үхлийн цогтод орсон. Ноён Фалтнер өөрөө энэ дэлхийд маш ширүү тэмцлэг хийсэн хүн. Тэрнээс илүү их ширүү тэмцлэг тэр өөрийнхөө зүрх сэтгэлдээ хийсэн. Энэ шүүх хурлаараа бид одоо тэрнийг энэ тэмцлэг тухайд мэдж байгаа. Фалтнерийн амьдрал үхэл хоёрыг хоёр эмэгтэй болсон байдаг. Нэг нь тэрний хууль ёсны гэргийн хатагтай Нэнси Фалтнер, нөгөөх нь та бидний харж байгаа энэ бүсгүй хатагтай Карен Андре. Карен Андре бол Фалтнерийн ухаалаг нарийн бичиг, бас завтай нууц амрагна. 6 сарын өмнө Фалтнер хөрөнгө мөнгө авахаа зээл авч Америкт ирсэн. Хувь заяа тэрнийг манай мэрэгтэй хамдлагч буйны үүсгэн Джон Утвилдийн цорын ганц охин өнөөдрийн бэлэвсэн гэргийн хатагтай Нэнси Фалтнерт аврал ирэн амьдралаа тушаа гэж илгээсэн байна. Аврал шинэ амьдрал ирлээ гэж тэр бодсон. Энийг нэг том жишээг бол хурмаа хийснээс хойш яг 2-7 хоносны дараа ноён Фалтнер хатагтай Андрейг ажлаас нь халсан явдал. Тэдний хооронд харилцаа дууссан. Гэхдээ хатагтай ноёдоо Карен шиг эмэгтэйгээс тийм амархан салж чадахгүй. Тэрний сэтгэлд ямар их өшөө хорсол буцалж байсныг та бид нар төвөггүй ойлгож байна. Энэ өшөө хорсол цээжиндээ багтахаа болоод 1-р сарын 16-ны шөнө дэлбэрсэн байна. Фалтнер энэ хорлоогүй. Тэрний хөнөөс та бидний харж байгаа нэмэгтэй тэрний өөрийнхөө гараар хөнөөс. Бид одоо энийг батлаа. Бидний ихний гэрчүүд Киркланд гэж. Киркланд гэж. Та зөвхөн үннийг мэдүүлэхэд ангааж байна. За би андрааж байна. Таны хэлдэг ажил. Би энэ дүүргийн 1-р сарын 16-ны шөнө таны ямар хэрэгэд уусан байна?
Тэр шүн намайг ноён Фалкнерын зохицолд үслэг хийж өгөөч гэж дуудуулсан. Тэгээ үлсгээр юу болж байсан? Цогцос хүн харахын аргагүй нүд галтрам хугарч гэмтсэн байсан л да. Үхлийн шалтгааныг юу гэж тогтоосон? Үхлийн шалтгааныг өндрөөс уснаас олж нас барсан гэж тогтоосон. Таныг үлсэг хийхэд хохирч нас бараад хэр удсан байна? Би талигачийг өндрөөс унаад 30 гаруй минут болж явахд очсон л доо. Цогцонд хийсэн үлсгээр хохирч нас бараад хэр хугацаа өнгөрснгийг та баримжуулж чадах уу? Үгүй би баримжаа чадахгүй. Гадаа хүйтэн байсан болохоор цусан зарцсан. Тэгээд ч ер нь хэдэн цагийн зөрүүтэй таамаг гарна шүү дээ. Тэгэхээр хохирч хагас цагийн өмнө ч гэсэн нас барсан байх боломжтой гэсэн үг тийм ээ? Боломжтой гэж ойлгож болно. Тэрний үхэл өндрөөс унснаас өөр шалтгаантай байж болох уу? Үгүй тийм уул мөрөд олж хараагүй. Жишээлбэл дээрээс унахаас өмнө говьын ясна хагас гимсэн байлаа гэхэд тэрний үлсгийг баримжуулж болох уу? Тэр боломжгүй зүйл. Миний асуулт дуусна. Үлсгийн явцад хуучин шатны уул мөр олж харсан уу гэж хэлж байна. Үгүй би олж хараагүй. Өндрөөс унснаас өөрөөр амиа алдсан байх боломжтой. Тийм ширхэг тэмдэг тань харагдсан. Тийм шинж тэмдэг харагдаагүй. Миний асуулт туслаа баярлалаа. John Hutchins. John Hutchins. Та үннийг зөвхөн үннийг бидрүүлж ангаж байна. Тэг би ангаж. За таны хэлдэг. Фалкнер байсан гэж шүний харуул. Тэр байранд ноён Фалкнер өөрөө аргуураа байсан. Тийм байсан. Дээвэр дахиж соцыг хийж зүрчээсэн. Та тийм үү? Мэдээж ноён Фалкнер. Тэр хин байсан. Ноён Фалкнер хатгатай Андрей. Гэхдээ ноён Фалкнерыг гэрлэхээс дөрөв шүү. Тэрсний дараа Хатгатай Андрей ганцаар. Тэрсний дараа ноён Фалкнер хаттай Андрейтэй ирж байхад харсан уу? Ердөө ганцхан. Эцэг. 1-р сарын 16-ны шөнө. Таны тодорхой яриад байна. Цаг ойролцоогоор 22 цаг 30 минут болж байсан. Яаж юм болохоос болж байна? Би ажилдаа 22 цаг ирдэг. Намайг ирээд 30 минут орчим өнгөрч байхад гол хаалганы хонх төрсөн. Би доошоо бож хаалгаа онгоцоход хатгатай Андрей ноён Фалкнертэй хамт ирчихсэн байсан. Би гайхсан л да. Учир нь хатгатай Андрейд гол хаалганы дэлгүүр байдаг. Тэгэхээр ч дандаа өөрөө онгоцож явж ирдэг. Тэр хоёр нь байсан уу? Үгүй хоёр эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Та тэр хоёр эрэгтэй хүний урд нь харж ирсэн үү? Ердөө харж байгааг. Ер нь ямар шиг хүмүүс байсан бэ? Та нэг төсөлд өгөөч. Хоёулаа туран хай. Нэгнийхэн царайг би сайн харж чадаагүй. Нүдэ далдлаад малгайгаа доош нь дараад өмсчихсэн байсан. Тэр хүн зүгээргүй байсан. Зүгээр үү гэдэг юм шиг. Тэр хүн хөл дээрээ бараг тогтож чадахгүй ноён Фалкнер нөгөө эрхэм хоёр нь дүршиж явсан. Тэгээд тэр хоёр тэрнийг бараг чирэг шахам захалгаа шат руу оруулсан. Ноён Фалкнер ямар нэг юм санаа зовсон шинжтэй харагдсан уу? Харин ч эсэргээр их баяр бүртэй багш харагдсан. Амиа оролцож байгаа юм шиг харагдав уу? Эсэргүүцч байгаа юм шүүгчээ. Эсэргүүцтэй хүлээж авав. Хамт явж байсан хоёр хүн бас баяр бүртэй байсан уу? Тийм ээ. Хатгатай Андрей инээн цэглэж байсан. Захалгаан шиг дээшээ явж эхлэхэд ноён Фалкнер бүр инээд алдаж байсан шүү. Тэр шүн тэдний байшингаас гарч байгаа харсан та? Харсаа. Эхний хүн ердөө 15 минутын дараа гарсан. Хин? Нөгөө сухтуй. Тэр захилгаан шатаас зүв зүгээр өөрөө буугаад ирсэн. Тийм сухтуу харагдав. Баг зэрэг гуйвж байснаас биш зүгээр алхаж байсан. Хаашаа явсан харсан та? Уг нь би тэр хүнд туслах санаатай очсон л доо. Тэгсэн тэр хүн намайг харж маш хурдан гараа явсан. Хаалганы баруун талд тавьсан машиндаа суугаа явсан. Гэхдээ тэр тийм хол явааг байхаа цагдаа нар тэрнийг бариад авах байх уу? Та яа гэж үзсэн? Нэг машин араас нь харсан л да би. Ямар машин? Шүүгдэгч чимээгүй суухыг сануулъя. Уламжлалт эрүүл хамттай үлций цэцгэдтэй таргийг гэр бүлдээ зориулж сонголоо. Монголчууд бидний Ой. Ямар машин байсан бэ? Жон хаажсан. Хар өнгийн суудлын жижиг тэрэг. Нөгөө эрхмийнхэн машинаас хоёр машины цанц гарч байсан. Дотор нь ер нь ямар хүн байсан бэ? Та анзаарсан уу? Осолдохгүй нэг эрхэм сууж байсан. Та ер нь яагаад тэр машины араас явсан гэж утсан тэр үе? Гэхдээ яг ч араас нь хөөж байсан гэж би хэлэхгүй л дээ. Гэхдээ л зэрэг шахам хөдөлсөн л их сонь санагдсан. Хатгатай Андрейг нэг хоёр дахь зочин гарч явах харсан уу? Харсаа 10 орчим минутын дараа. Тэр хүн гарч явахдаа ямар нэг сэжигтэй үйлдэл хийсэн үү? Үгүй ээ. Их л яарч байгаа шиг байсан хурдан гараад явсан. Дараа нь юу болсон? Тэгээд
ойролцоогоор 1 цагийн дараа. Гадаа гудамжинд хүмүүс хашгирах сонсогдсон. Би сандраад доошоо үүдний дахинд очиход хатагтай Андре захиргаан шатнаас гүйж гарч ирсэн. Тэрний даашинз нь урагдчихсан галзуу юм шиг л уйлж орилж байсан. Би ч хараасны гүйсэн. Гадаа цугласан хүмүүсийн дундуур зүтгэсээр гад очиход ноён Фалкнер зам дээр хэвтэж байсан. Хатагтай Андре тэрнийг хараад яасан? Орилоос өхрөө суучихсан. Үнэхээр амар байсан л да. Би тийм аимшигтай болтлоо бэртэж гинцэн хүн өмнө хизээж харж байгаа. За зэмний асуулт дуслаа. Ноён Фалкнерыг гэрэлснийхээ дараа хатагтай Андре дээр тэр шөнөөс өөр өдөр ирж байхын огт хараагүй гэж та хэлсэн баха. Тийм. Тэгвэл тэр байшинд орж гарч байгаа хүмүүс танд харагдлагүйгээр өнгөрнө гэж байхгүй юм байна гэж би ойлгож болох уу? Үгүй. Яагаад гэвэл би үүдний тархинд дөрвж байгаад байдгүй л дээ. Хүмүүс хэрвээ түлхүүртэй бол өөрсдөө онгойлоод ороод ир. Тэгэхээр надад мэдэгдэхгүй л дээ. Тэгвэл хатагтай Андре ноён Фалкнераас өөр хүнтэй бас хамт ирдэг байсан байж болох нэ танд харагдлагүйгээр? Яг тийм. Миний асуулт дуслаа. Хомер ван Флит. Хомер ван Флит. Та зөвхөн үннийг мэдүүлэх гэдгийг ангaalж байна уу? Ангаалж байна. За таны эрхэлдэг ажил. Хувийн мөрдөгч. Хамгийн сүүлд ямар ажил гүйцэтгэсэн бэ? Ноён Фалкнерыг мөрдөж байсан. Хэний хүсэлээр? Хэн танд мөнгө төлсөн? Хатагтай Фалкнер намайг хөсөлсөн. 1-р сарын 16-ны шөнө та ноён Фалкнер мөрдөжсэн үү? Тий. Тэрийг нэг тодруулаад яриад та. Оройн 18 цаг 30 минутаас би тэрнийг мөрдөж эхэлсэн. Та цаг хэд болж байсныг яаж юм тодорхой санаж байгаа? Миний үүрэг учраас би хатагтай Фалкнерт бүх зүйлийг талимах гэсэн. Та тэмээгт ойлгомжтой. Оройн 18 цаг 30 минутаас ноён Фалкнер Лоо айлан дахь гэрээсээ гарч явсан. Тэр ёслолын хослолтой машина өөрөө барьж явсан. Онцлог зүйлгүйвэл тэр Нью-Йорк ортлоо маш хурдтай дэвсэн. Ноён Фалкнерыг хаашаа явсан бэ? Тэр шууд Фалкнер байшин руу давхиж явсан. Тэгэхэд цаг 19 цаг 57 минут болж байсан. Тэнтхийн бүх байгууллага тарчихсан байсан. Би машиндаа суугаад гадаа нь хүлээсэн. Харин 21 цаг 35 минутанд ноён Фалкнер хатагтай Андретай хамтдаа гарч ирсэн. Хатагтай гоёлын даашин зөмссөн байсан. Онцлог зүйлгүйвэл хатагтай мөрөн дээрээ тун содон цэцэг атгсан байсан. Тэгээд тэд машиндаа суугаад явсан. Би араас нь дагаж яваад алдчихсан. Хүчин замд нэг жижигхэн онцлолсон. Ямар вэ? Би машинтаа мөргөлчихсэн. За та тэднийг алдчихсан биз. Тэгээ алдчихаа дараа нь юу байсан? Яасан? Фалкнер байшин руу эргэж очиод хүлээсэн. Тэд нар хэдэн цагт ирж ирсэн? Яг 22 цаг 30 минутанд эргэж ирсэн. Тэднийг нэг саарал машин дагаж ирсэн. Тэгээ хатагтай Андре хаалганы хонхт орж байх хооронд ноён Фалкнер саарал машинаас ясны хоцлолтой нэг залууг болгож ирсэн. Тэр хоёр хамтдаа 3 дахь ноёнтныг болгож ирсэн. Тэр хүн аяллаа хуцтай байсан. Онцлог зүйлгүй тэр 3 дахь хүн согтуу багш харагдсан. Тэгээд бид нар хамтдаа дотгошоо орцгоосон. Дараа нь та юу хийсэн? Фалкнер байшингийн эсрэг талд байдаг ресторанд орцсон. Би ажил үргээ гүйцэтгэж байхдаа ч гэсэн 4 цаг тутам тоолдог. Тэгээд Лойландаас үдснээс хойш 4 цаг өнгөрсөн байсан. Тэгээд би Фалкнер байшингийн хаалга руу харцсан. Тэг юу болж харсан? 15 минут онцгой юм юу ч харагдаагүй. Харин нөгөө аяллаа уцтай ирхэн гарч ирээ саарл машиныг унаад өмнө зүг рүү яарсан байдалтайгаар давхирсан. Нөгөө хоёр дахь нь хизээ гарч явах яарсан уу? 10 минутын дараа гарч ирсэн. Тэр хүн замын хажууд байсан машин цуусан. Тэр машин тэнд хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Ямар ч байсан түлхүүр нь өөрт нь байсан. Тэгээ машиныг унаад өмнө зүг рүү бас явсан. Ер нь ноён Фалкнерийн тэр хоёр хүнтэй урд нь цугайхад таарсан уу? Үгүй анх удаа гарсан. За тэр хоёрыг явсны дараа та юу хийсэн? Ноён Фалкнер хатагтай Андретай ойлгоно үлдсэн. Мэргэжлийн өвчин гэхүүдээ би их сониуч л да. Тэгээд тэднийг илүү ойроос ажиглахаар шийдсэн. Тийм ажиглалт их тусгайцыг надад бий. Тэр чи хаана вэ? Фалкнер байшингийн эсрэг талд байдаг Брукс цамхгийн дээвэр дээр Sky Top гэх шөнийн клуб байгаа. Тэр клуб бүжгийн талбайгаас гадна уран зургийн задгаа галерейтэй. Тэндээс Фалкнерийн дээврийн сууц яг л алган дээр тавьсан юм шиг илхэн харагддаг. Тэндээс тэднийг харсан. Тэгээ харсан зүйлдээ гайхаж цочирдсан. Юу харсан? Бүх гэрэл нь унтраастай. Хатагтай Андрегийн цагаан даашин сарны туянд гялалзаж байсан. Хатагтай хашлахаар нэг хүнийг давуулахыг оролдож байсан. Ноён Фалкнерыг тэр ухаангүй байх шиг байсан. Ямар ч эсэргүүцэл хөвжүүлэхгүй байсан. Тэгээ хатагтай Андре тэрнийг тагтауулаад өгч гисэн. Та тэрнийг хараад дараа нь яасан?
Би клуб руу гүйж ороод юу харснаа гэж орж шашгирсан. Тэндээс хүмүүс надтай хамтдаа буугаад очсон. Газар цус олчихсан хатагтай Андре ноён Фалкнерийн дээрээс тонгоод суугаад уйлж байсан. Та тэрэн дээр ярилцсан уу тэгээд? Цагдаа нар ирсэн. Би энд ярьж байгаа зүйлсээ бүгдийг тэнд мэдүүлсэн. Энэ асуулт туслаа. Ноён Ван Флит. Таныг хатагтай Фалкнерыг хэзээс гэж хөлсөлж хэлсэн? Өнгөрсөн оны 10 дугаар сарын 13-наас. Ноён хатагтай Фалкнерийн хором хэдний өдөр болсныг та хэлж чадах уу? 10 дугаар сарын 12-нд. Яг зөв. Таны хөлсөлхийн урд өдөр тийм үү? Өөрөөр хэлбэл хатагтай Фалкнер гэрэлснийхээ маргаашнаас эхлээд нөхрөө мөшгүүлэхээр таныг хөлсөлсөн байна. Танд ямар заавар өгсөн? Ноён Фалкнерийн алхам бүрийг ажиглаад мэдээлж өгье гэсэн. Хатагтай Андрегийн талаар ямар нэг юм онцолж хэлээгүй юу? Үгүй. Ноён Фалкнер гэрэлснийхээ дараа хатагтай Андре дээр ирж уулздаг байсан уу? Баан шиг. Та тэрийг хатагтай Фалкнерт мэдээлж байсан уу? Хэлсэн. Тэр яаж хүлээж авч байсан? Хатагтай Фалкнер бол сэтгэлийн хөдөлгөөнгүй юм хтэй. Ямар нэгэн сэтгэл санаанд зовсон шинж танд ажиглагдаагүй гэж юу? Надад тэгж ажиглагдаагүй. Ноён Фалкнер бол эхнэртэй хайртай үнэнч, эхнэрээ чин сэтгэлээсээ хайрладаг байсан. За, та тэрийг яаж мэдэж байгаа? Энэ хатагтай Фалкнерийн өөрийнх нь юм л дээ. Тийм үү. За, тийм байж. Та 1-р сарын 16-ны шөнө Skytop самхаг руу яг хэдэн цагт явснаа надад хэлээч. 23 цаг 22 минут. Фалкнерийн байшингаас Skytop хүртэл хэдэн минут алхдаг вэ? 3 минут. Skytop-ын тагтан дээр гарахад цаг хэд болж байсан? 23 цаг 57 минут. Тэгэхээр та тагтан дээр гартал 25 минут болсон байна. Үлдсэн хугацаанд нь юу хийсэн байж таарах уу? Тэнд бүжгийн талбайтай өөр бас бус зүйлс байгаа. За, та тэгээд тэр бас бус зүйлийг амжуулаад авсан юм уу те? Би 2 хондгол юм уус. Тэглээгээ та намайг согтуу байсан гэж хэлж болохгүй л дээ. Би таныг сохтуу байсан гэж хэлээгүй байна. Та ноён Фалкнерийг тагтан дээрээс хатагтай Кара Андре түлхсэн гэдгийг харсан гэж сайн хэлсэн шүү дээ. Та яг зөв харж чадсан уу? Тийм холоос, шөнийн харанхууд тэгээ бас бус зүйл амжуулаад 2 хондог уусны дараа шүү дээ. Арх огт нөлөөлөв. Та Фалкнерийг түлхсэн гэдэгт тийм итгэлтэй байгаа юм уу? Зүгээр хоорондоо ноцолдож байсан юм шүү аа? Ноцолдож байсан гэхэд арай биш л дээ. Хэрвээ би хэн нэгэнтэй ноцолдож байлаа гэхэд тэр хүнийг тэгж өндөрт тэрж өрөхгүй л дээ. За тийм байж байгаа ч. Энэ шүүх хурал болохоос өмнөх өдөр хатагтай Фалкнер танд ямар зааварчилгаа өгсөн? Би ямар ч зааварчилгаа аваагүй. Тэглэж хатагтай Фалкнер энд байхгүй гэдгийг хэлчихье. Тэрнийг эцэг нь Калифорни руу аваад явсан. Сэтгэл санааг нь тайван байлгах юм бол. Ноён Фалкнерийн амиа хорлсон нь хатагтай Фалкнерт их таатай явдал болсон юм шүү. Эсэргүүцэж байна их шүүгч. Эсэргүүцлийг хүлээж авна. Таны бодлоор ноён Фалкнерийн үхэл хатагтай Фалкнерт их ашигтай байх тийм үү? Эсэргүүцгүй мэдэгдэл. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Таныг ингэж мэдэгдэл хийснийхээ төлөө хариуцлага хүлээж мэднэ гэдгийг ноён Стивенс сануулж. Би ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Зүгээр танаас асуулт асууж байна шүү дээ. Энгийн зарчмаар та ойлгож байна уу? Тэгвэл хэргийг өрдчиж дүгнэх, өрдчиж таамаглах гэдэг ховийн мөрдөгчийн хийдэг ажил биш гэдгийг тань сануулж. За баярлалаа. Миний асуулт дууслаа. Мөрдөгч Свини. Мөрдөгч Свини. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгаалж байна уу? Тийм ээ, би андгаалж байна. За та ямар ажил хийдэг вэ? Цагдаагийн мөрдөгч. 1-р сарын 16-ны шөнө та ноён Фалкнерийн амиа алдсан хэргийг шалгахаар дуудагдсан уу? Тийм ээ, хэргийн газар очсон анхны офицеруудын нэг. Та хатагтай Андрегс энэ талаар байцаалт авсан уу? Аваагүй. Намайг байцаалт авахаас өмнө мөрдөгч памфлет ирээд хатагтай Андре ноён Фалкнерийг дээврээс түлхэж унгаасан гэж хашгирч хэлсэн. Тэрний тэгж хэлэхэд хатагтай Андре яаж хүлээж авч вэ? Тэр зочрол орчихсон ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Нүдэнд бүртгэж тэгснээ тачигт л инээж гарсан. Би ч тэрнийг галт дуусглаа гэж бодсон шүү. Та тэр ямар арга хэмжээ авсан? Би тэрнийг байцаахаар саадуулахыг тушаасан. Тэгээд хэргийн шалгаа шатны суугаад хэргийн газрыг шалгахаар явсан. Та хэргийн газар юу болсон тэгээд? Унтлахын өрөөнөөс нь хачирхалтай зүйл болсон юм байна. Унтлахын өрөөнөөс юу болсон? Торгон уцаар хэлхэж хийсэн тасаг нэмгэн даашинсан. Угаалгын өрөөнд нь болоор хийсэн ваа. Шүшүүрийг нь гоожуулталаа. Аялын үртэн сонсож байсан. Мөрдөгчөө, та миний асуултыг буруу ойлгоод байгаа шүү. Би танаас тэр өрөөний тансаг хинцэр байдлын талаар ерөөс асуув.
ноён Фалкнерийн өвөлтөй холбоотой байж болох ямарваа нэг сонин содон зүйл олцсон гэдгийг мэдгэж байна. Ойлгож байна уу? Зочны өрөөс нь олсон. Зочны өрөөс юу болцсон? Захиа. Энийг хамгийн түрүүнд олж унших тэргүүд хаягдсан байсан захиа. Та энийг хэлж байна. Тийм ээ. Энийг шүүх хүрэлцэн орж ирнэ. Бүх хаалгууд нь миний өмнө үргэлж дэлгээтэй байсан энэ хорвоо дээр ердөө хоёрын зүйл намайг баясгаж байлаа. Нэг нь бүх дэлхийг шахуулдаж байсан миний ташуур, нөгөө нь Карн Андре. Ашиглаж чадах хүндээ энэ зөвлөгөө тун хэрэгтэй бөгөөд хүн төрөлхтөнд хэмжээлшгүй үн цэнтэй зөвлөгөө билээ. Фалкнер. Баярлалаа. Таны захидлын талаар хатагтай Андрегаас мэдүүлэг авсан уу? Авсан. Ноён Фалкнер энэ захидлд битгий хүргэж хатагтай Андре туршаагаад тэд хамтдаа тагтан дээр гарсан ч тэр мэдүүлсэн. Тэгээд ноён Фалкнерыг амиа хорлох гэж байгааг нь хараад болиулах гэж тэмцэлсэн боловч дийлээгүй гэж тэр мэдүүлсэн. Тэр хоёроос адна өөр хүн байсан юм. Хамт байсан хоёр эрхмийг ноён Фалкнерийн найзууд урд өмнө нь ердөөж харж байгаагүй гэж хатагтай Андре мэдүүлсэн. Би бодохдоо тэр шөнө ноён Фалкнер шөнийн клубээс тэр хоёр хүнийг дайрч аваад тэд хамтдаа хэрэг болсон газар ирсэн гэж би дүгнэж байгаа. Хатагтай Андрегийн хэлж байгаагаар тэр хоёр хүний нэрийг Jerry Wade, Dick Sanders гэж мэдүүлсэн. Тэр ноён Фалкнерийн найз нар дундаас тийм нэртэй олдсон юм уу? Олохыг хичээсэн. Гэхдээ тийм хүмүүс олдоогүй. Хатагтай Андре энэ хоёр хүнтэй урд нь уулзч байгаагүй гэж хэлсэн үү? Тийм. За баярлалаа, миний асуулт туслаа. Хатагтай Андре ноён Фалкнерыг амиа хорлох гэж байгаахт нь болиулах гэж байсан гэж танд хэлсэн гэсэн тийм үү? Тийм ээ. Та хатагтай хувцснаас ноцолдож барилдсан тийм шинж тэмдэг олж харсан уу? Харсан. Тэрний даашин зурагдсан байсан. Даашинз нь алмазан мөрөвчтэй байсны нэг нь тасарсан байсан. Тэгээд хатагтай Андре нөгөө мөрөө гараараа байж тогтоож байсан. Тэрийг хараад танд юу бодогдсон? Би заавал хариулах ёстой юм хэмээн. Тэгэлгүй яах вэ? Ноён Фалкнер нөгөө мөрөвч гэж бас тастаад хайчихгүй гэж бодсон. Гүй. Би зүгээр тэрнийг хараад ноцолдсноос болоод мөрөвчин тасарсан байна гэж харсан уу гэж асууж штэ. Тийм ээ, яг тэгж харагдсан. За. Тэр шүршүүрийн ус гоожулж үзэх санаа танд яаж төрсөн бэ? Тэрийг хийж болох уу? Юу л дээрх юм бэ? Ноён Фалкнерийн шүршүүрээс ус биш, дас гоождог гэж би урд нь сонсож байсан. Ноён Фалкнерийн тухай зарим нэг ярианд итгэх хэрэггүй байдаг юм өрдөгч. Миний асуулт туслаа. Баярлалаа. Баярлалаа. Хатагтай Магда Свенсон. Уламжлалт эрүүл амт Хатагтай Магда Свенсон. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлэх гэдгийг андгаалж байна уу? Андгаалж байна. За ямар ажлыг хэлдэг бай та? Гэрээ үйлчлэгч. Хамгийн сүүлд ямар ажил хийсэн? Ноён Фалкнерийн гэрт ажиллаж байсан. Тэрнээс өмнө эцгийнхний гэрт. Та ер нь хэдний гэр бүлд хэр удаа ажиллаж байгаа? 28 жил. Би талигачиг хүүхэд байхаас нь л мэднэ. Та ноён Фалкнер хатагтай Андре хоёрын харилцааны талаар юу мэдэх вэ? Энэ хүүхэн анх ирсэн өдрөл манай ноёнтонтой унтсан. Би боддtiin. Ирхэн ажлын ширээ унтлагын ор хоёроо хольж хутгаад ах нэг сайхан зүйл биш гэж. Гэтэл ирсэн цагаас эхлээл манай ноёнтны ажлын ширээ унтлагын ор хоёрыг өөрөө хоёр савраар сайн бадж чадсан хүүхэн байна. За хоорондоо юу ярьдаг талаар надад бол мэдээд байх юм алга. Би чагнаж байгаа ч юу. Зөв чихний үзүүр сонсогдож байгаа нь бол авах зээлмэл олж байгаа ашиг орлого гэх нэг тиймэрхүү зүйлийн тухай л ярьж байгаа болтой байдаг. Миний нэг дургүй юм бол ажлын цагаар шүү. Ноён Фалкнерийн өрөөний цонхны өшгийг хаагаал, хаалгын төгжээд тэгэл. За нэг үгүй хэлэх юм бол энэ хүүхний ганган чамир дотор уцын би цонхныхын давцсан дээрээс олон удаа авчихсан. Эсэргүүцсэн эрхэм шүүгчээ. Мэдүүлэгт иймэрхүү зүйл ярих нь ёс суртахуунгүй хэрэг. Энэ хоёр хүний хоорондын харилцааны талаар зөвхөн мэдүүлэг авч шít. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Гэрчийг асуултанд хариулахдаа үгээд сэмж ярихыг анхааруулъя. Ноён Фалкнер ер нь хатагтай Андред хэрэг мөнгө зардаг байсан бэ? Мөнгийг бол үрсэн шүү дээ.
Цагаан алтаар хүртэл дааш нь хийлгүүлж байсан. Та нар цагаан алт гэд бодлоо. Тэр нь бүр юм нарийнхан цагаан алт уцаар сүлжиж хийсэн гачин чим. Үнэхээр нь тансаг гоё ид. Тэрийг манай ноёнтон ил зүхэнд галт хүлж гад халааж өмсгдөг. Энэ хүүхэн өөрөө тэгж нүцгэн биен дээр халуун нороо өмсөхийг хүсдэг байсан байхгүй юу? Тэр нь халаад биендээ наалдаад ирэхээр гоё харагдана л да. Хамгийн гол нь тэрэндээ биш. Хамгийн сонирхолтой нь тэр халааж өмсгсөн юм чи заримдаа арьсын төлөн шүү дээ. Тэгэхэд энэ хүүхэн бол тоохгүй. Улам инээгээл орлоод чарлаад манай ноёнтны тэр төлөгцөн газраа бүр үнсүүлж яхийг би олон удаа харж ирсэн. Эрхэм шүүгч эсэргүүцэж байна. Энэ хэрэгт огт ямар ч холбогдлого юм яриад байна шүү дээ. Тэгээд Кара Андрегийн эсрэг мэдүүлэг одоо шийдвэр гаргах санаа сэтлийг энэ шүүх бүрэлдэхүүн төрүүлж байна. Тэр яг магадгүй энэ бүхэн надад шүүгчдэд миний цаана эрэг ойлголт төрүүлж болох юм. Ноён Стивенсийг бүр өрөвдчлөө. Тэр маань үйлчлүүлэгчдэг учраас олоход нэлээд завддаг юм байна да, тийм ээ? Шимээгүй байцгаа. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Ноён Фалкнер хатагта Нэнси Литэй гэрснээс хойш амьдралдаа хэр хамтдаг болсон бэ? Сайхан байсан. Үнэхээр аз жаргалтай байсан. Би ноёнтныгоо урд өмнө тийм аз жаргалтай байхыг ерөөсөө харж байгаагүй. Ёстой зөв замаа олсон төлөв төвшин ирэх шиг тийм л сайхан байсан. Ноён Фалкнерийн амиа хорлоход хүргэсэн байж болох ямарваа нэгэн сэтгэл зовсон зүйл анзаарчихсан уу? Надад тийм зүйл анзаардаг байгаагүй. Тэгвэл хатагтай Андре ноён хатагтай Фалкнер. Миний ойлгосноор ноён Флинт та намайг гэрчүүд дуудаж мэдээлэл авахыг хүсэж байна. Тэгсээ. Тэр тэний Калифорнид явж байсан юмсан. Тийм ээ тийм байсан. Зүгтаачлаа. Зүгтсаа. Аав минь миний эрэг мэдээ санаа зовж болохоор намайг нааш хийж зөвшөөрөхгүй л дээ. Гэхдээ би өөргөө биелүүлж нөхрийнхөө дурсгалыг хүндэтгээд энд ирлээ. Баярлалаа хатагтай Фалкнер. Дайш төр сууж явахгүй. Цаг нь болохоор таны дууд. Хатагтай Магдас байсан. Түрүү асууж байсан асуултаа би танаас дахин асуу. Хатагтай Андре ноён Фалкнерыг хэрэлсэн явдал ер нь хэр хандж ирсэн? Хэр хүлээж авсан? Энд чи ганц ч ган хийдгүү чулан өшөө шиг цэвдэх хүүхэн шүү дээ. За, уйлжихын би нэг л удаа харсан юм байна. Хөрмийн шүү. Тэр нь баг бачимдаж бачуурсандаа л байсан баг. Их зовж шаналсан байдалтай харагдаагүй юу? Би хэлээд байж тань шаналхыг мэддэггүй хүүхэн гэж. Энийний уулздаг эр хүн нэгээр цөөрнө үү, байна уу? Энэ хүүхэнд ямар ч хамаагүй шүү дээ. Ямар ч л байсан тэр хормын шин үнэн ч биш их муухай хүүхэн юм байна гэдгийг би мэдэж авсан. Үнэн ч биш гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр хинтээ зүгээс. Тэр юм мэдэхгүй би анх удаа зүсийг харсан. Аа, та наадхны тодруулаад яриа та. Тэр чин хорин болсон өдөр л дөө. Хорин их сайхан болж ирсэн. Сайхан ч өдөр байсан. Миний Фалкнер ямар гоё янзын сайхан харагдаж. Энэ хажуу зогсоо сүд бүсгүүн хүртэл цав цагаахан цэцэг шиг ямар гоё үзэсгэлэнтэй. Ямар гоё хосууд. Намайг уучлаарай. Би өөрөө хүүхдүүдийг гэрлүүлж байгаа юм шиг л уйлж байлаа. Тэгэхэд энэ хүүхэн хоримд ирээгүй шүү дээ. Хатагтай Андре гэртээ байсан юм уу? Тэг гэртээ байсан. Тэгтээ ганцаараа биш хүнтэй байсан юм байлээ. Хинтээ? Тэрийг би мэдэхгүй. Зүсийн тэгэхэд анх удаа харсан. Намайг үйлчлэгчийн хаалгаар орж ирсэн болохоор энэ хоёр орж ирснийг мэдээгүй. Хоёулаа дээвэр дээр гарчихсан. Эрэгтэй нэмэгтэйгээ тас тэрчгсэн үнсээд л. Энэ хүүхэн нэг юм яриад ирсэн. Аяахан яриад ирсэн болохоор би яриаг нь сайн чагнаж чадаагүй маа. Тиймэрхүү байдалтай удаад ирсэн болохоор сүулдэ би залхаад өрөөнд орчихсон. Та тэр хүний ер нь ямар хүн юу хүн байсан бэ? Тэрийг мэдж авсан уу дараа? Мэдээгүй. А тэрнтэй дараа нь дахид тааралцсан уу? Таарсан. Хизээ. Яг 1-р сарын 16-ны шив таарсан. За энийг нэг тодруулаад яриад та. Тэр өдрийн хүүхийг сонирн байсан юм аа. Намайг явж амар гэд. Тэр нь надад их хачин санагдаад байсан л та. Яагаад? Яагаад гэвэл би чинь 7 хоногийн нэг л өдөр амардаг хүн. Тэгээд багт намайг маргааш нь амар гэдэг байгаа байхгүй юу? Би амармааргүй байна. Би ажиллаа хий гэсэн чинь намайг амар гэд. Яг тухайн үедээ би явсан. Хэдэн цаг явсан? Тэр чи 16 цагийн үед. Тэгээ зомдоо бодоод яагаад намайг амар гэдээсэн болоо гэд. С ิจ гтэй санагдаад ахна эргээд ирсэн. А хэдэн цаг байсан тэр чинь? Тэр чи 22 цаг үед юм аа. Тэгээ 22 цагт.
Намайг ирэхэд гэрт харахгүй хинч байгаагүй л дээ. Тэгээ 30 минутын дараа ноён Фалкнер энэ хүүхэн тэгээд нэг өөр хоёр хүн ингээд дөрүлээ хамт ирсэн. Тэр хамт ирсэн хоёр хүнийх нь нэг нь лав сохтой байсан. Нөгөөх нь. Нөгөөх нь тэр хормын шин энэ хүүхнийг үнсчихсэн хүн мөн бэл. Баярлалаа. Хангалттай. Энэ асуулт дуслаа. Хаттай сүнсэн. Та надтай ярилцах ёстой шүү. Би сая мэддэг үснэ ярьж. Би таныг өөр хэдэн асуултад хариултыг мэдчихэж магадгүй гэж бодож байна. Та хаттай Кара Андретэй үнсэлцчихсэн хүнийг сайн харсан гэсэн баха. Сайн харсан. Тэр үедийг харахгүй байсан уу? Харахгүй байсан. 1-р сарын 16-ны шөнө та хатгтайгаа мөрдөж мөшгөж байхдаа хаттай Кара Андре, ноён Фалкнер өөр бас хоёр хүнтэй хамт ирэхийг харсан гэсэн тийм үү? Ирсэн дөрүлээ ирсэн. Хоёр хүнийг та зэрүсгэн хараад өнгөрсөн үү? Тэгсэн. Тэгвэл тэр согтуу байсан хүний зүс царайг нь бидэнд хэлээд өгөөч. Би яаж чадах юм? Тэгэхэд чи харахгүй. Тэгээд чи зүс царайг тогтоогоод авах заавал болоогүй шүү. За тэр зүс царайг нь тогтоогоод авах заавал болоогүй. Тэгэхэд их харахгүй байсан. Тэгээд та бас их яарч байсан. Мөртлөө урд нь ганцхуудаа харж исэн хүнээ тэр шүн яаж олж хараад таньчих вэ гэдэг намайг гайхшрал төрүүлээд байна л да адагтай. Ноёнта та юу яриад байна? Би үннээ л хэлж байна. Би түрүү ам өчгөө өгсөн шашин шүтлэгтэй хүн. Ямар ч л байсан нэг нь тэр хормын шин хатгтай Андрыг үнсчихсэн эрэгтэй хүн мөн байсан гэдгийг би бүр дагш давтаж хэлье. За миний асуулт дуслаа. Хатгтай Фалкнер. Хатгтай Линсели Фалкнер. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгаалж байна уу? Тийм ээ. Хатгтай Фалкнер. Та ноён Фалкнертай ямар холбоотой байсан бэ? Би тэр хүний эхнэр нь өссөн. Хатгтай Фалкнер. Танд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Таны сэтгэлийн төвчээрийг ч гэсэн маш хүндэлж байна. Гэхдээ таны сэтгэлийн шарахыг хүндэх хэд хэдэн асуулт зайлшгүй асуух шаардлагатай болоод байна. Би билээ. Баярлалаа. Хатгтай Фалкнер. Та ноён Фалкнертай хэзээ танилцсан байх? Өнгөрсөн оны 8 дугаар сард. Хаана? Миний найз Сандрагийн зохиосон нэг үдшилэг дээр. Та болж игэл тэрийг нэг дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу? Сандра биднийг танилцуулсан л да. Тэр хэлэхдээ Нэнси би чамайг нэг чухал нөхөртөө танилцуулъя. Чи тэрнийг өөрийнхөө алдар цуглуулганд нэмэх болов яах бол гэж хэлсэн. Тэгээд тэр үдшилгэн дээр би Фалкнертай бүжгэлсэн. Цэцэрлэгт модтын донд цөөрмийн цахад ярилцаж зогссон. Хав харахгүй шүү. Бид хоёр хоёрлохна. Синхэр Дунай вальс ихшиглээд л. Тэрний гар миний нүцгэн мөрөнд санамсаргүй өргөд миний нүүр улаад сандарсан. Яагаад юм мэдэхгүй. Фалкнер энийг ажиглаж мэдчихэд надаас уучлалт хүсч бид хоёр зорчид дээр очиж нэлсэн. Тэр арайнаа ахиж хамт бүжиглээгүй. Дахиж та хэзээ уулзсан? 3 хоногийн дараа. Лон Айланд дахь гэртээ би тэрнийг орой хоолнд урьсан. Жинхэнэ шивэт хоол би өөрийнхөө гараар хийсэн л дээ. Тэрнээс хойш ойрхон уулздаг болсон уу? Тийм ээ. Бид хоёрын уулзах нь улам ойрхон болж ирсэн. Тэр өдрийг хүртэл. Тэр өдрийг гэдэг нь ямар өдөр юм бол? Надтай гэрлэх санал тавьсан тэр өдөр. Та тэрнийг тодорхой яриад гаж. Бид хоёр машинтаа тавьж явсан. Сэлмэг нартай сайхан өдөр байсан. Их л хац жаргалтай. Бүрч залуухан болчихсон юм шиг мэдрэмж төрөөд. Уучлаарай. Ийм явдлаасны дараа надад энийг ярих хэцүү байна л та. Бид хоёр тэгэж явсаар хээр замд зогссон. Тэгээд би хинэ талдаа бид төөрчлөө. Би чамайг барьцаалчихсан шүү. Ахиж хизээд суллахгүй гэж хэлсэн. Тэгэхэд Фалкнер барьцаалсан шалтгаан чинь тодорхойгүй байна да гэж хэлээд миний гарнаас сатгаад Нэнси би чамд хайртай гэж хэлсэн. Хатгтай Фалкнер. Танд ярихад хэцүү байгаа бол маргааш өнгөрчлөж болно шүү. Зүгээр. Би цааш нь үргэлжлүүлье. За баярлалаа. Тэгэхэд тэрнийгээ би санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсныг нь мэдсэн л дээ. Өөрөө ч надад үннийг хэлэх ёстой гэж хэлсэн. Надад өгөх юу ч хүшихэн болсон мэжиж намайг гэрлээч гэж гуйна гэдэг ч хэцүү байна гэдгээ хэлсэн. Гэхдээ би тоогоогүй.
Яагаад гэвэл би тэр үед Фалкнер тухайгүй дурлчихсан байсан болохоор надад хөрөнгө мөнгө тийм ч чухал байгаагүй. Та хоёрыг сүү тавих үед ноён Фалкнер энэ бизнесийнхээ дампуурлаас зугтах ямар ч боломжгүй гэдэг хүлээн зөвшөөрсөн байсан уу? Хараач үгүй. Тэрэнд итгэсэн миний итгэл, миний зориг төвчээр тэрэнд тусална гэж өөрөө дандаа хэлдэг байсан. Өмч хөрөнгө аварч үлдэх нь өөрийнх нь төлөө биш. Өөрөөс нь болж хохирж үлдсэн энэ дэлхийн төлөө энийг хийх ёстой гэдгийг би тэрэнд ойлгуулсан. Өнгөрсөн амьдралынх нь алдаа оногч би тэрэнд ойлгуулж ухаарсан. Тэр ч гэмээ ухаарсан л та. Бид хоёр шинэ амьдралыг эхлүүлж байсан. Бусдын төлөө. Өөрийгөө боддгоо бусдын төлөө гэсэн тийм л сайхан амьдралыг хүсэж байсан. Гэрсний дараа та Нью-Йоркт амьдэрсэн үү? Тийм ээ. Бид Лонг Айланд дахь миний харшид амьдэрсэн. Нөхөр маань Фалкнер байшингийнхаа сууцад амьдрах хүсэлгүй юм гэсэн л дээ. Ер нь ноён Фалкнер танд хатагтай Андрегийн талаар ярьж ирсэн тэр холбоо харилцааны талаар? 20 болоод 14 хонж явахад надад ингэж хэлсэн. Хайрт минь. Надад нэг эмэгтэй байсан. Би энэ тухай чамд хэлэхгүй бол болохгүй нэ гэсэн. Би мэднэ хайрт минь. Чи заавал энэ тухай хэлэх албагүй штэ л гэж хэлсэн. Ноён Фалкнер юу гэсэн бэ? Карен Андре бол миний аимшигтай харанхуй он жилүүдийн шалтгаан бөгөөд бэлэг тэмдэг гэсэн. Тэр нэг ажлаас нь хална гэсэн. Та юу гэсэн хэлээрэй? Би чамайг ойлгож байна. Чиний зөв. Гэхдээ бид ийм хахир хатуу байж болохгүй шүү дээ. Хадагтай Каренд өөр ажил санал болгол ямар уу гэж би хэлсэн. Тэгэхэд нөхөр маань би хадагтай Каренд хөрөнгө санхүүгийн хувьд хангалттай тусалж байгаа. Ахиж уулзахыг хүсэхгүй байна л гэж хэлсэн. Ноён Фалкнер хадагтай Андрыг ажлаас нь өөрийнхөө хүсэлтээр халсан уу? Ноён Флит энэ хорвоо дээр хоёр төрлийн эмэгтэй байдаг. Над шиг эмэгтэй хизээч хүнийг харддаггүй. Ноён Фалкнер тантай гэрэлснийхээ дараа тэрний санхүүгийн байдал нь ер нь ямар шүү байсан бэ? Би ер нь бизнес энтрийн талаар нэг ойлголттой хүн биш л дээ. Гэхдээ миний аав нөхөрт маань их хэмжээний мөнгө зээлдүүлсэнийг би мэдчихэж байгаа. Хадагтай Фалкнер таны нөхөрт ер нь амиа хорлох шалтгаан байсан уу? Үгүй. Энэ бол байж боломгүй асуудал. Ер нь ирээдүйн амьдралын талаар тантай ярьжсэн үү? Тийм ээ. Бид хамтдаа ирээдүйн амьдралын талаар ярилцдаг байсан. Тэрний ажлын өрөөнд хил зуухны хажууд суугаад хэдэн жилийн дараах амьдралынхаа тухай ярьдаг байсан. Бид нэг их удаан хөрөнгө мөнгөтэй байхгүй гэдгийг ч мэдчихсэн л та. Гэхдээ тоодгүй байсан. Бид хоёр бардам зам, хувиа хичээсэн байдал, хувийн амбиц, бусад элэг нэгтнүүдээсээ дээш гарах гэсэн хүсэл гээд материалын сонирхлоо хайсан. Амьдралаа зүгээр л оюунлог зүйл зориулахыг хүсэж байсан. Тийм ээ. Бид хоёр бусад хүмүүсийн адил жирийн хөдөө тосгонд амьдрахаар шийдээд байсан. Та хоёрын тухайга 1-р сарын 16-ны өдөр, өөрөөр хэлэх юм бол ноён Фалкнерыг нас барддаг өдөр ярилцсан эргүү. Тийм ээ. Тэр өдөр ер нь ноён Фалкнер ямар ажилтай байсан юм? Урдын адил өдөржингөө л хотод ажилтаа унтсан. Тэгээд үтээс хойш гэртээ хайж явах ирээд орой ажил хэргийн хүлээн авалтайгээд орой хоолойч идэлгүй 18 цаг үед гараа явсан. Ямар хүлээн авалтанд оролцох байсан бэ? Мэдгүй. Би мэдгүй. Надад хэлээгүй. Би ч асуугаагүй. Ер нь би нэг ажил төрөлд нь хутгалдаад асуугаад байдгүй л дээ. Тэр ер нь гэрээсээ явахдаа ямарваа нэгэн зүйл санаа зовсон шинжтэй харагдсан уу? Үгүй. Намайг үнсээд эрт ирэхийг хичээнэ л гэж хэлсэн. Би үүдэн дээр тэрийг машинтайгаа явахын харж зогссон. Над руу гараараа далсаар л цаашаа явсан. Тэгээд би тэндээ зогсоод бидний амьдрал ямар сайхан өрөөдөл болох тухай, бидний хайр сэтгэл ямар агуу болох тухай бодож зогссон. Тэгтэл ийм сайхан амьдралд минь энэ хар ортой хүний гараар үхэл ирнэ гэж би яаж мэдхий бэ? Эсэргүүцч нэрхэм шүүгч энэ арай хэтэрлээ. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Гэрчийн сүүлчийн өгүүлбэрийг хасъя. За миний асуулт дууслаа хадагтай Фалкнер, баярлалаа танд. Уламжлалт Миний асуух 100 хэдэн асуултанд хариулж болгосон болов хадагтай Нэнси Ли Фалкнер? Та хэдэн асуулт
асуумаар байна Стивс. Би бүгдд нь хариулъя. Ноён Фалкнер та хоёрын амьдрал яг л төгс төгөлдөр мөрөөдөл шиг байсан гэсэн баха. Тийм ээ. Ариун хайр дурлалаар бүтсэн амьдрал зүрх сэтгэлийг ариусгадаг гэдэг тийм үү? Тийм ээ. Ийм сайхан харилцан итгэлцэл дээр тогтдог баг тийм үү? Тийм ээ. Тэгвэл та яах гэж нөхрөө мөшгүүлэхээр мөрдөж чөлсөлсөн юм? Би тэрнийг аврахыг хүссэн. Энийг тайлбарлаач. Юу л та. Миний нөхрийг гэмт хэргийн бүлэглэлийн Регн гэж хүн сүрдүүл занал хийсэн. Тийм ээ, Регн гэсэн байсан. Тэгээд би энд их санаа зовж ирсэн. Нөхөр маань өрдөө тоохгүйсэн. Тэгээд л гэрлэнгүүтээ ноён Вамплитийг хөлсөж тэрнийг мөрдөж байхыг хүссэн. Фалкнер дургуц учраас би тэрнийг нууцаар мөрдөжээ гэж хүссэн л дээ. Нууцаар алсын занаас мөрдөж байгаа хүн танаа нөхрийг аварч чадах уу? Гэмт хэргийн бүлэглэлийн хин нэг нууцаар мөрдөж байгаа үгийг өөрийнхөө аргаар олж мэддэг гэж бид дуулсан. Тийм болохоор хин нэгний анхааралтай байгаа хүн лөө шууд халдаж чадахгүй шүү дээ. За яах. Тэр тэгээд зөвхөн танаа нөхрийг мөрдөх үүрэгтэй байсан юм уу? Тийм ээ. Зөвхөн танаа нөхөр Фалкнерийг үү? Тийм. Ноён Фалкнер хатагтай Андре хоёрыг биш үү? Ноён Стивс. Таны над таамаглч намайг доромжлон гутааж байна шүү. Танаас доромжлуулж байгаа шинж ердөө харагдахгүй надтай. Тэгвэл надад тийм бодол ердөө байгаагүй. Тийм үү. За яах. Фалкнер хатагтай Андретэй дахиж хизээч уулзмааргүй байна гэж танд хэлсэн гэлөө. Тэгсэн. Тэгвэл гэрэлснийхээ дараа уулзаад байсан шүү дээ. Ойрхон цагаар. Танаа нөгөө мөрдөгч энэ тухай хэлээгүй танд. Би мэдчихсэн. Та нэг тайлбарлаа та. Тайлбарлаж чадахгүй. Энэ эмэгтэй миний нөхрийг юу гэж сүрдүүлж дарамтлагдаг байсан би яаж мэдэх юм? Тодруулж хэлэх юм бол 1-р сарын 16-ны шөнө гарахдаа танд үдшилтэд явлаа гэж худлаа ярьж чад хатагтай Андретай уулзныг та юу гэж тайлбарлах вэ? Би энийг тайлбарлаж чадчихсан бол та энэ шүүх хурал дээр ингээд үлээ үзэж суух хэрэг байна уу? Миний мэдж байгаа зүйл гэвэл энэ эмэгтэй миний нөхрийг яалтчгүй байдалд оруулж гэртээ аваадсан. Ямар шалтгаанаар яах гэж авдсныг би мэдсэнгүй. Миний нөхөрч надад хэлж чадсангүй тэр шөндөө нас орчлаа. Та миний асуух сүүлчийн ганцхан асуултанд хариулж болох уу? Ямар? Фалкнер ер нь танд хайртай байсан юм уу? Тийм ээ, хайртай байсан. Та энийг яаж батлах вэ? Фалкнер минийх байсан. За баярлалаа. Миний асуулт дуслаа. Үгүй дуусаагүй. Тэрнээс дахиад нэг асуулт асуугаад. Хатагтай Андре ямар асуулт лээ? Харин тэр өөрөө Фалкнерт хайртай байсан уу үгүй юу? Хайртай байсан. Тэгвэл чи яаж тэрний талаар гэж худлаа ярьж чадчихна? Тэрнийг энд ирж чадахгүй болсон болохоор юу ч хийж болно гэж бодоё чи. Энд одоо юу болоод байгаа юм бэ? Миний нөхрийг алсан алдар чи яагаад надад асуулт тавиад байгаа юм? Чимээгүй байцгаа. Дуслаа. Уучлаарай хатаг болно. Шүүх хурал маргааш өглөө 10 цагаас үргэлж. Бид хоёрын хин нэг нь худлаа ярьж байгаа. Хинбэ гэдгийг бид хоёр хоёулаа сайн мэдэж байгаа. Бүгд босцгоо. Өнөөдрийн шүүх хурал эхлэхэд бэлэн боллоо. Сууцгаа. Нью-Йоркийн ард иргэд Карен Андрегийн эсрэг шүүгдэх болно. Билээ ирэх шүүгч. Бэлээ ирэх шүүгч. Прокурор эхэлж болно. Ирэх шүүгч. Дахиад нэг гэрчиг гэрчинд авсан дуутахыг зөвшөөрнө үү? Энэ бол Джон Грахам Уитфилд. Джон Грахам Уитфилд. Та зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг андгаалж байна уу? Тийм ээ, би хандгаалж байна. Таны эрхэлдэг ажил Уитфилд банкны ерөнхийлөгч. Та ноён Фалкнертэй ямар холбоотой байсан бэ? Би тэрний хадам аав. Мэдээж мөнгө санхүүгийн аливаа асуудлыг дүгнэх цэгний чадвар мэдээж танд байгаа. Тэгэхээр ноён Фалкнерын нас барах үед тэрний санхүүгийн байдал ер нь ямар шүү байсан бэ? Та тэрийг хэлээд өгөөч. Хэцүүхэн л байсан. Гэхдээ дахиж сэххээргүй ч бишээ. Найдвар байсан. Манай банк
Тэрэнд хөрөнгө мөнгөө хадгалж үлдэхт нь туслах зорилгоор 25 сая долларын зээл өгсөн юм. Гэхдээ тэр мөнгө салхинд хийсэн. Та ер нь яагаад тэрэнд мөнгө зээлдүүлэхэр болсон бэ? Тэр хүн миний ганц охины нөхөр байсан. Охины минь ад жаргал надад амин чухал. Гэхдээ дан ганц хувийн шалтгаан бас байгаагүй. Фалкнерийн дампуурлаас болж тоо томшгүй олон жижиг хөрөнгө оруулагчдыг ямар эмгэнэлтэй хувь заяа хүлээж байгааг би бас бодолцсон. Тэгээд тэрнээс сэргийлэх бүхий л аргыг хэрэглэх нь миний үүрэг гэж би үзсэн юм. Тэгэхээр ахиж сэргийх ямарч боломжгүй гэдгийг та мэдсээр байж. Тэрний бизнесний хэмжээний мөнгө хайж үүрэг хариуцлага үүрэх байсан гэж ойлгож болох уу? Мэдээж үгүй. Тун ярвигтай нөхцөл байдалд л да. Гэхдээ миний бизнес мэдрэмж Фалкнерийн шиг тийм хямралаас урьдчилан сэргийлж чадах байсан гэдэгт би итгэлтэй байна. Бизнесний хямралд орсон ч гэсэн ноён Фалкнер амиа орлох шалтгаан байгаагүй юу? Тэрэнд амьд байх хангалттай олон шалтгаан байсан. Ноён Фалкнер хоёрын амьдралдаа, гэр бүлийнхээ амьдралдаа гэсэн үг шүү дээ. Гэр бүлийнхээ амьдралдаа. Өөрөөр хэлэх юм бол таны охинтой сууснаас хойш амьдралдаа хэр хангалуун сэтгэл хангалуун амьдрсан гэж та бодож байна. Гэр бүл гэдэг бидний амьдралын хамгийн чухал зүйл. Нийгмийн хамгийн чухал нэгж гэж үздгээ би энд хэлье. Тийм ч учраас охины минь ад жаргал надад ямар чухал вэ гэдг нь ойлгомжтой. Охин минь Фалкнертай жинхэнэ ад жаргалд умбаж байсан. Ноён Фалкнер ер нь ямар шүү хүн байсан бэ? Надад байхгүй олон чанар тэрэнд байдаг байсан гэдгийг хэлэх нь шудраг баг. Бид хоёр хувь хүний хувьд хоёр өөр ертөнц байсан юм. Би бол хувь хүний үүрэг хариуцлагад шүтэж амьдардаг хүн. Харин Фалкнер энийг огт тоодгүй хувийн жаргал таашаалыг эрхэмлдэг хүн байсан юм. Ноён Фалкнерыг та тодорхой хэмжээр мэдэх хүний хувьд нэг юм хэлэж. Ноён Фалкнерт амиа хорлох хэрэг магадлал байсан бэ? Миний бодлоор энэ байж боломгүй зүйл. Миний асуулт дуслаа. Баярлалаа. Ноён Үйтвэл та хөргөндөө таатай ханддаг байсан уу? Тийм ээ. Та тэрнийг хүлээн зөвшөөрөхгүй юм уу? Нэг бол та хоёр хоорондоо хэрэлдэж муудалцж байгаагүй юу? Ноён Стивс, би хизээч ууралдаггүй хүн. Хэрвээ би андуураагүй бол таныг мөнгө зээлэх үед та хоёрын дунд нэг зөрчил болсон юм биш үү? Та мөнгө зээлэхгүй байхныг яриа болсон гэж би сонссон юм байна. Тийм үү? Та буруу ойлгосон байна. Фалкнер зээлээс татгалзаж ёс зүйгүй үйлдэл хийсэн. Гэхдээ би охиныхоо төлөө ямар ч татгалзах зүйлгүйгээр өгч байгаа болохоор үнэндээ тэгж эсэргүүцэх шаардлагагүй байсан юм. Зөөц. Ноён Фалкнерийн хямралаас олж та санхүүгийн хувьд баггүй хохирсон гэж хэлсэн баха. Тийм ээ. Таны санхүүгийн байдал одоо ч гэсэн сангүй байгаа юу? Тийм. Тэгвэл та тийм байж гэмт хэрэгтэн Регнийг барьж өгсөн хүн $100,000 өгнө гэж яаж хэлж амлаж чадсан юм бэ? Эсэргүүцэж байна. Энэ хэрэгт огт холбоогүй зүйл яриад байна. Эрхэмшүүгч. Би энэнд тайлбар хийхийг хүсэж байна. Сайн байна. Би тийм шагнал амласан. За. Иргэний үүрэг минь намайг ийм зүйл хийхэд хүргэсэн юм. Эрлэхэг Регн гэдэг нэрээр алдартай тэр ирхэн бол зартай гэмт хэрэгтэн. Би тэр шагналыг тэрнийг баривчлахад хангалттай баримт нотлогоо өгсөний төлөөч өгөхөөр амласан. Ноён Флинтийн хэлдэг үнэн. Өнөөдрийн хэрэгтэй ямар ч холбоогүй асуудал. Та энэ шүүх хурд болохоос өмнөх өдөр Калифорни руу яагаад яарч явсан? Хариулт нь ойлгомжтой гэж би бодож байна. Гинтийн эмгэл явдлаас болж охин минь хүнд цохилтонд орсон. Тэрний эрүүл мэнд магадгүй амь насанд нь би санаа зовсон болохоор аль болох тэндээс хурдан авч явсан. Та охиндоо үнэн сэтгэлээсээ хайртай юу? Тэгэлгүй яах юм? Та тэрний хүссэн болгоныг биелүүлж ирсэн үү? Тийм ээ гэж би бардам хэлж чадна. Хэрвээ та юм уу эсвэл охин чинь ямар нэг юм хүслээ гэж бодоход тэрэнд хэдийн хэмжээний мөнгө зарах нь бол таны хувьд сонирн биш бах тийм үү? Бидэнд тэр тал дээр санаа зовох шаардлага байдаг. Тэгвэл таны охин таалагдсан залууг та худалдаж авч өгөхөөс буцахгүй юу? Эсэргүүцэж байна. Ноён Стивенс та арай таны мэдих сорын ганц дийлдэшгүй агуу хүчрэг хүнийг та дараа нь унахын тулд өөртөө бүх хөрөнгөө шавхаас буцахгүй тийм үү? Эрхэмшүүгч эсэргүүцэж байна. Эсэргүүцлийг хүлээж авлаа. За уучлаарай. Ноён Фалкнер хатагтай Андрыг ажлаас нь халахад таны мөнгө нөлөөлөөгүй гэж та хэлж чадах уу? Та Фалкнерт мөнгө зээлдүүлэх үедээ ямар нэгэн болцол тулгсан биз дээ? Та тагшаа бодож байна. Миний охин хизээч хатагтай Андрыг харддаггүй байсан. Энэ хүүхэн бол
Фалкнерийн бохир дотгор хувцснаас өөрч байтан. Бүхэл эрчүүд хэн нэгэнтэй уулзаж учирчил явдаг хорвоо гэдтэй. Иймэрхүү мэдүүлгийг чинь би анхааралтай авах болно Уитфилд. Кара Андред үнгүй олддог зүйлийг танаа охин мөнгө төлж авсан гэдгийг та сайн санах хэрэгтэй шүү. Чи мө хөөдгөө навш ичгүүргүй амтэн. Чи намайг хэн болохыг мэдэж гин үү? Би чамайг жом шиг няц гიშгэж чадна. Хүчнөө олногч би гიშгэж явсан шүү. Би та нарт яг энэ үгийг баталж харуулахыг хүсэж байсан. Одоо боллоо, баярлалаа ноён Уитфилд. Миний асуулт дууслаа. Эрхэм шүүгчээ. Өмгөөлөгчийн уваагүй дүгнэлтийг хурдын протоколоос хасахыг хүсэж байна. Хасахыг зөвшөөрлөө. Татааш ноён Уитфилд. Хатта Кара Андре. Стивенс. Таны саналыг би хүлээж авахгүй боллоо. Нотлохоор тангас уу гэж үзээд энэ баримтыг хүлээж авахгүй гэж юу? Би дахиад хэлье. Хүлээж авах боломжтой. Эрхэм шүүгчээ. Шүүгчийн судал суусан хатагтай ноёдоо. Бид нар өнөөдөр ноён Фалкнерийн буруу зөвийг шүүлгүүгээр хатагтай Кара Андрыг яллах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл ноён Фалкнер бидний мэддэг хэм хэмжээнээс хальж амьдэрсэн хүн. Тэр хийж байгаа үйлдэлийг минь шүүх хизээж дэнслэх шаардлагагүй гэж хэлдэг байсныг та нар санаарай. Хуулийг бид өөрсдөө зөрчиж зугаацгаж зохиодог шүү дээ гэж тэр хэлдэг байсан. Ингэж хэлдэг байсныг бодож үзэхээр тэрний амьдралын сүүлийн хэдэн жилүүдэд тэрний өөрийнх нь хувьд цагаан хоолны газар хоригдж байгаа бар шиг тесрэлийн аргагүй хүнд байсан гэдгийг та нар сайн бодох хэрэгтэй. Тийм ч учраас энэ хэцүү байдлаас салахын тулд ноён Фалкнер энэ амьдралын хамгийн аимшигтай замыг сонгосон юм. Өөрөөр хэлбэл тэр амиа хорлсон. Бидний эхний гэрч бол Джеймс Чандлер. Джеймс Чандлер. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлэх гэдгийг андгаалж байна уу? Тийм ээ, андгаалж байна. Эрхэлдэг ажил. Нью-Йоркийн цагдаагийн газрын бичгийн хэв шинждэг шинжээч. Та энэ захлыг таньж байна уу? Тэгэлгүй яах вэ? Энийг ноён Фалкнерийн нас ордог өдөр тэрний байшингаас олсон. Энэ захлыг шалгуулах намайг дуудсан л да. За танаар юуг нь шалгуулахыг хүссэн юм бол? Энийг ноён Фалкнер бичсэн байна уу үгүй юу гэж. Та тэгээд ямар дүгнэлт гаргасан? Захлыг ноён Фалкнер бичсэн. Миний асуулт дууслаа. Хатагтай Андрей ноён Фалкнерийн нарийн бичгээр ажиллаж явахдаа захирлын өмнөөс гар үсгийг сурдаг байсныг та анзаарч үзсэн үү? Энэ гар үсгүүдийг ноён Фалкнерийн жинхэнэ гар үсгтэй харьцуулж үзв үү? Үзсэн. Хатаа юу хэлбэр вэ? Хатагтай Андрегийн амисыг энд магтъя. Жинхэнэ хуурамч хоёрын хооронд үл ялгал ялгаа байгаа. Маш жижиг ялгаа. Хатагтай Андрейн захидлыг хуурамчаар үлдээд гэм тэргийг өөрөөсөө зайлуулах бүрэн боломжтой гэсэн үг үү? Бүрэн боломжтой. Гэхдээ энэ захидлыг бол хуурамчаар үлдээгүй. Баярлалаа, миний асуулт дуслаа. Ноён Жанкю. Ноён Жанкю. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлэх гэдгийг андгаалж байна уу? Тийм ээ, андгаалж байна. Эрхэлдэг ажил. Ноён Фалкнерийн нарийн бичиг. Энэ ажлыг хэр удаа хугацаанд хийсэн? 11-р сарын ихэр хатагтай Андрийг энэ ажлаас хадагдсанаас хойш эхэлж ирсэн. Энээс өмнө ямар ажил хийж байсан? Ноён Фалкнерийн дансын хөдөлтөд туслах нь байсан. Тэр ажлаа хэр удаа хугацаанд хийсэн? 8 жил орчим. Ноён Фалкнер хатагтай Андрийг ажлаас нь халсны дараа танд энэ ажлыг хүлээлгэж өгсөн үү? Тийм ээ. Хатагтай Андрей ажлаа хүлээлгэж байхдаа танд заавар зөвлөгөө өгсөн үү? Өгсөн. Тэр үед хатагтай харамссан, ууралсан, нэг бол хямарсан шинж танд ажиглагдсан уу? Үгүй. Тэр урдыг шигээр 50 байж надад бүх зүйлийг нэг нэгэнгүй тайлбарлаж өгсөн. Ноён Фалкнер хатагтай Андрей хоёрыг хоорондоо хэрэлдэж муудалцж байгааг та ер нь харсан уу? Эрхмээ. Та яг одоо надтай хийлдэг харьцаж байгаа шиг тэр хоёр ч гэсэн хоорондоо хийлдэг харьцдаг юм. Ноён Фалкнер, ноён Уитфилд хоёрыг ажил төрлийн байдлаар уулзж байгааг та харсан уу? Би уулзалтан дээр ер нь байгаад байдгүй юм. Гэхдээ ноён Уитфилдийг манай ажил дээр ирэхийг олон удаа харсан.
Миний бодлоор ноён Уйтвилд Фалкнерт дургүй. Та яагаад ингэж бодох вэ? Нэг удаа би тэдний ярилцааг нууцаар сонсч ирсэн. Ноён Фалкнер санхүүгийн хямралтай байсан юм л дээ. Тэгэхэд ноён Уйтвилд Фалкнераас асуусан. Нэг тийм хүйтэн тохуутай өнгөр. Хэрвээ чиний энэ бизнес чинь дампуур бол яах вэ гэж. Хариуд ноён Фалкнер мөрөө хавчаад аяархнаар амиа хорлоо гэж хэлсэн. Тэгэхэд ноён Уйтвилд тэрнлөө хүйтэн харцаар хараад тэгвэл найдвартайхан шиг хийгэрээ дээ гэж хэлсэн. Атэ. Эрхэм шүүгч, шүүх тахимлуу хэнийг уцтаа надад яриулахыг хүссэн байна. Яриулах боломжгүй гэсэн энэ үгийг дамжуулж өгөхийг хүсэж. Намайг эрдэл Кара Андрегаас байцаалт битгий аваарай гэсэн байна. Би яг одоо мэдүүлэх өгнө. Та яагаад яг одоо мэдүүлэх гээд байгаа? Стивенс надаас асуултаа асуугач. Хаттай Андре, яг одоо бол боломжгүй байна. Би Жанкугээс авч байгаа мэдүүлгийг дуусгах ёстой. Тэгвэл түргэлж үзнэ. Шүүгдэгч иймэрхүү байдлаар хурал өмөлөхгүй байхыг сануулж байна. Ноён Жанку, та 1-р сарын 16-нд хаана байсан? Хэрэг гардаг өрөө би Фалкнер байшин дах ажлынхаа өрөөнд байсан. Та ноён Фалкнерыг нас орсныг сонсоод яасан бэ? Би тэр үед ноён Уйтвилдэд хэлэх санаатай тэрний Лонг Айленд дахь гэрлүүн залгасан боловч үйлчлэгч нь утсыг аваад тэрний гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр хотод байдаг албан тасалгаар руу залгасан боловч утсаа аваагүй. Ер нь ийшээ тийшээ зөндөө залгасан боловч ноён Уйтвилдийг олж чадаагүй. Тэгээ сүүлд нь хадагтай Фалкнерт нөхөр нь амиа хорлсон тухай дуулахаас замгүй болсон. Тэр тухай дуулахад хамгийн түрүүнд танд юу гэж хэлсэн? Тэр Бурхныг бодож энэ тухай хэвлэлийнхэнд битгий хэлээрэй гэж байсан. За, миний асуулт дуслаа. Хүлээгээрэй, хаттай Андре. Та ер нь юунд яриад байгаа юм бэ? Энэ танхим та хэнийг ирнэ хүлээгээд байгаа юм? Аа? Ноён Жанку. Та ноён Фалкнерийн албанд сүүлийн 8 жил тасралтгүй ажилласан юм тийм үү? Тийм ээ. Тэгээд энэ бүх хугацаанд танаа эзний бизнес гэмт хэргийн шинжтэй шудраг биш байсныг та мэдээгүй. Мэдээгүй. Тэгвэл танаа эзэн чинь одоо ямар үл бүтгэл өөрчлөн байсныг одоо мэдж авахгүй. Үгүй. Мэдэхгүй юм байна. Мэдэхгүй? Тэрний санхүүгийн байлдан дагуулж чухам яг юу эсэх та бодож байна? Ноён Фалкнер бусдын хувьд хориотой зүйл хийдэг байсан байж мэднэ. Гэхдээ би эргэлзэж тэнэгэлзэж байгаагүй. Тэрний бизнес буруу замаар хийгдэггүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад? Яагаад гэвэл тэр бол ноён Фалкнер. Тэр одоо хизээч буруу зүйл хийхэргүй нүү? Ирхмээ. Та бидний шиг жижигхэн улсууд ноён Фалкнертай таарахаараа зүгээр л малгайгаа аваад мөхийн ясалдаг. Тэгээд тушаалыг нь биелүүлдэг. Тэрнээс биш хизээч асуулт асууж зүрхэлдэггүй юм. Жанку минь дээ, ташаал дими юм ярих. Та эзнийгээ зүгээр л дахин шүтцсэн хүн ба шүү дээ. Та тэрний төлөө юу ч хийхэд бэлэн хүн үү? Тийм ээ. Тэгвэл та хадагтай Андрэг бас бурхан шиг шүтдэг үү? Хадагтай Андре Фалкнерийн хувьд хамгийн эрхэм хүн. Эзнийгээ төлөө худлаа ярих нь бол таны хувьд бол энүүхэн тэрэг байх тийм ээ? Эсэргүүцэж байна эрхэм шүүгч. Эсэргүүцлийг хүлээж авах. Эрхмээ. Би худлаа яриаггүй. Ноён Фалкнер нас орчихсон. Тий болохоор надад худлаа яриад өгөөч гэж хэлж чадахгүй. Гэхдээ надад боломж байсан бол би та нарт үннийг хэлхийн оронд ноён Фалкнерийн төлөө худлаа ярих байсан юм. Баярлалаа ноён Жанку. Таны яг энэ үгэнд би ямар баярлж байгааг та бодож. Миний асуулт дуслаа. Уламжлалт эрүүл хамттай үлзий цэцгээтэй паргийг гэр бүлдээ зориулж Кара Андре. Хатагтай Кара Андре. Та зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг анзаарч байна. Ингэх шаардлагагүй. Би шашингүй төлтэй. Шүүгдэгч ямар ч байсан андгаа өгөх шаардлагатай ч. Андгааж байна. Хатагтай Андре, та хамгийн сүүлд ямар ажил хийж байсан бэ? Ноён Фалкнерийн нарийн бичгийн дарга. Энэ ажлыг хэр удаа хийсэн? 10 жил. Та Фалкнертай яаж танилцсанаа бидэнд яриач. Бичээч авна гэсэн зарын дагуу анх би тэрний ажлын байранд очиж уулзаж байсан юм. Тэр ганцаараа байсан. Тэр өөрөө бид хоёрын ажлын анхны байр байсан юм. Таныг яаж жоохон угтаж авсан? Тэр юу ч дуурайгүй. Намайг ширтээ зогсоод л байсан.
Тэрний доогтой нарггүй харах тэр харцыг хинч байсан төвчж чадахгүй. Анх би тэрний өмнө сүхэрхүү альсвал алгадаад авах уу гэдгийг мэдэхгүй л зогсож байлаа. Ямар ч байсан би тэрэнд ирсэн зорилгоо хэлсэн. Тэгээд тэр таныг ажилд авсан уу? Тэр намайг хитрхи залуу бас өөртөө огт таалагдахгүй байна гэж хэлсэн. Гэхдээ тэрэнд яаралтай бичээч хэрэгтэй байсан учраас намайг ажилд авсан. Надад ч бас яаралтай ажил хэрэгтэй байсан. Та тэгээд тэр өдрөө бүтэн өдөржингөө ажилласан уу? Тэгэлгүй яах вэ? Надад нэг үг хэлэрч боломж олгоогүй. Бүтэн өдрийн турш тэр надаас харцаа нэг хоромж салгаагүй. Тэгээд тэр таныг анх хизээ надтай дотн харьцаанд орсон бэ гэж юу? Тийм ээ. Анхны өдрөө л та тэр явдал яаж өрнөснийг яриач? Тэр ер нь намайг захирч зандарч байхдаа сэтгэл нь туу хангалуун байх шиг надад санагдсан. Яг л ташуур барьчихсан амтэн сургагч шиг. Би их айж байсан. Танд тэр явдал таалагдахгүй байсан болохоор айж байсан баг тийм. Яалаа гэж. Харин ч надад таалагдсан учраас. Би 8 цаг тасралтгүй ажиллаж хаад боллоо гэж хэлсэн. Тэр юу ч дуураагүй. Намайг ширтээ зогсоод л байсан. Тэгснэ. Чи эр хүнтэй ойртож үзсэн үү гэж надаас асуусан. Би үгүй гэсэн. Тэгтэл хэрвээ чи миний өмнө нүцгэлэх юм бол би чамд 1000 крон өгье гэж тэр надад хэлсэн. Би татгалцсан. Намайг татгалцсан ч тэр намайг эзэмднэ гэхээр нь тэгэх гээд үзэлтэй гэж би хэлсэн. Тэр сансандаа хүрсэ. Хэсэг хугацааны дараа би энэ тэнд шидэгдсэн хувцснуудаа нэг нэгээр нь түүж өмсөж байсан. Тэглээгээд би тэндээс яваагүй. Ажилд орсон. Та тэгээд тэрнтэй хамт ажилласан, амьдрсан, бас амжилттай үед хамтдаа тэмүүлсэн тийм үү? Тийм ээ. 10 жилийн турш бид хоёр анхны сайкроныг олцоход Вен руу хамт явж байсан. Намуухан хөгжим ихшгэлсэн тансаг зоогийн газарт хооллож байлаа. Дараа нь 10 саяын ашиг олоход тэр намайг дээлгэрүү дагуулж явсан. Ганг мөрний ирэг дээр олон хүмүүс бурхны төлөө өөрийгөө золиосолдог. Хуучин сүмийн үүдэн тэр намайг тэрвээд зогсож байсан. 25 саятай болчиход тэр намайг Нью-Йорк хотод авчирсан. Онгоц хөлслөөд энэ хотын дээгүр нисгэд тэрний үс яг л энэ дэлхийг бүрхэж намрах далбаа шиг л хийсч байсан. Тэрний амжилттай оргил үед хэдийн хэмжээний хөрөнгөтэй байсныг та хэлж чадах уу? Чадахгүй. Тэр өөрөө ч хэлж мэдэхгүй. Тэрэнд хувийн хөрөнгө гэж байгаагүй. Зүгээр л хүснээ авдаг байсан юм. Нэг компаниас мөнгө зээлээд гэхэд нөгөөгөөс шилжүүлээд л төлждөг. Маш энгийн. Бид хоёр тайлангаа өөрсдөө гаргадаг байсан. Тэр энэ их ухаан, энэ их авяас чадвараа яагаад ийм бизнес зориулсан юм бол? Тэр дэлхийд даяар хэрсэн аврах том сүлжээг аль болох хурдан өөрийн гараар бий болохыг хүссэн. Тэрэндээ зарцуулах хэмжээшгүй их мөнгөний уурхай нэр алдрыг олж авах шаардлага гарсан. Ингээхийн тулд үлдсэн хөрөнгнөөсөө гадуур ноогдлоо шиг тарааж олсноосоо ихийг зарцуулж байсан юм. Тэрний бизнес хизээс хямарч эхэлсэн юм бэ? 1 жилийн өмнөөс. Тэр энэ удаад яах гэж Калифорни руу Нью-Йорк руу ирсэн бол юу тэрийг нааш нь хөдөлсөн? Витвилл банкнаас богино хугацаатай зээлсэн 10 сая долларыг төлөх болчиход байсан юм. Гэхдээ бидэнд мөнгө байгаагүй учраас зээлээ сунгуулъя гэж бодож энд ирсэн. Тэгтэл Витвиллд зөвшөөрөөгүй. Гэхдээ тэрний охин энэ бүхэнтэй хутгалдаж эхлэх хүртэл. Та энэ талаар тодорхой яриач. Фалкнер тэрнтэй нэг үдшилэг дээр танилцсан гэсэн. За. Энэ бүсгүй Фалкнерыг их сонирхоод байсан гэж надад ярьж байсан. Тэгээд нэг өдөр Фалкнер над дээр ирээд "Карл, чи бид хоёрт зээлээ сунгуулахын тулд тавьж болох цорын ганц барьцаа байна. Тэр нь чиний гарт байгаа. Чи тэрийг надад хэсэгхэн зурж зээлдүүлж. Чи заавал зөвшөөрөх ёстой шүү" гэсэн. Мэдээж би зээлдүүлнэ. Тэр чинь тэгээд юу юм бэ гэж намайг асуухад Фалкнер өөрөө гэдгийг надад хэлсэн. Энэ Несэл идүү гэж намайг асуухад тэр толгойд огсон. Би юу ч дуурайгүй. Надад хэцүү байсан чи. За яах вэ Фалкнер? Тэгье гэж би хэлсэн. Тэгтэл тэр эннээс болж чи бид хоёрын харьцаа өөрчлөгдөхгүй үстэй гэж надаас асуусан. Тэгэхээр би үгүй гэж хариулсан. Ноён Фалкнер хатагта Нэнсилид гэрлэх санал тавьсан юм уу? Үгүй. Харин энэ өөрөө Фалкнерт гэрлэх санал тавьсан юм. Та энэ талаар мэдчихвэл тодорхой яриач. Фалкнер энэ талаар надад ярьсан. Энэ бүсгүй тэрнийг машинаас суулгаж авч яваад эзгүй зам дээр зогссноо. Би төрчлөө. Би чамайг барьцаалчихсан. Гэхдээ хижиж сулдаж тавихгүй гэхэд нь
Юуны тулд барьцаасан тодорхойгүй байна гэж Фалкнер асуусан гэсэн. Тэгтэл энэ бүсгүй. Чи бид хоёр маяглах хэрэг юу байна? Чи надад таалагддаг. Гэхдээ чи намайг сонирхдаггүй. Би хүссэн зүйлдээ мөнгө төлдөг. Би чамд давгүй үн санал болгож болно шүү гэхтэн. Ямар үн гэж Фалкнерыг асуухад бизнесээ аварч үлдэхэд чинь хэрэгтэй байгаа 10 сая долларын зээлийн сонголт. Гэхдээ энэ мөнгө зөвхөн хадагтай Фалкнер гэсэн нэрний хамгаалтанд байх болно гэж хэлсэн байлээ. Худлаа. Эсвэл худлаа яриа. Чи яаж ингэж чадчих вэ? Гэрчид хурлыг иймэрхүү маягаар өмөлөхгүй байхыг анхааруулъя. Тэгээд Фалкнер ямар хариу өгсөн? Энэ бүхэн чамд дэндүү өндөр тусна гэж хэлэхэд би мөнгөнд хизээч санаа зовж байгаагүй гэж энэ бүсгүй хариулсан байлээ. Тэгтэл Фалкнер, чи бид хоёрын харьцаа зөвхөн 8. Чи надаас ямар нэг хайр халамж гордох хэрэггүй. Чи миний зүрх сэтгэлийг мөнгөөр худалдаж авч чадахгүй шүү гэхэд ордохгүй. Чамд мөнгө надад чи байхад болно гэж хэлсэн байсан. Ердөө ийм тохиролцоо болсон юм. Фалкнер тэгээд энэ тохиролцоог дуртай хүлээн зөвшөөрсөн юм уу? Ноён Уитвилд охиныхоо шийдвэрийг эсэргүүцэж сүйд болох байх гэж тэр бодсон. Тэгтэл охин нь тоогоогүй. Бүх зүйл Фалкнерийн хүсснээр болдог. Бид зээлээ сунгасан. Нэмж мөнгө зээлхэрч болсон. Тэгэхээр ноён Фалкнер хямралаас гарах энэ сүүлчийн арга юм байна гэж үзээд хатагта Нэнсилийг өөрийгөө худалдсан байх нэ? Яг гоо тэгэж ойлгож болно. Гэхдээ тэрнийг юу тоогоогүй. Яг л өөр бусад зүйл тэрний хувьд юу ч биш байдаг шиг л. Хатагта Андре, та энэ гэрэлтийг яагаад эсэргүүцээгүй? Бид хоёр бизнесийг дайнтай адилгаж үздэг. Би энийг тулааны хамгийн хүнд үйл гэж бодсон. Тэгээд ноён Фалкнер гэрэлснийхээ 2-7 хоногийн дараа таныг яагаад ажлаас чинь халдчих вэ? Аргагүй байдалд орсон болохоор. Энэ Уитвилд мөнгө өгөхгүй гэд байсан юм. Яагаад? Ямар шалтгаанаар тэгж хэлсэн? Фалкнер явуулдаг хүүхнээсээ салахгүй байсан учраас. Намайг ажлаас хална гэдг нь охиныхон санаа л да. Тэгээд таныг ажлаас чи халсны дараа ноён Уитвилд мөнгө зээлсэн үү? Өгөөгүй. Энэний хэлснээр бол нэг шалахгүй нөхцөл санал болгосон гэсэн. Ямар нөхцөл? Фалкнерийн бизнесийн салбаруудад давуу ихтэй хувь эзэмшихийг тэр хүссэн. Ноён Фалкнер тэгээд энийг зөвшөөрсөн юм уу? Тэгсэн дор бол хувьцааны бичгүүдэд цуглуулж байгаа шатаачсан дээрээ гэж байсан. Тэгээд ноён Уитвилд ер нь мөнгөө зээлсэн үү? Тэр дахиад татгалцсан. Гэхдээ Фалкнер авч чадсан. Яаж? 25 сая долларын зөвшөөрөл дээр Уитфилдийн гарын үсгийг дуурайлгаж зурсан юм. Та энийг яаж мэдж байгаа хатагтай? Би Фалкнерт тусалсан юм чинь. Тэгээд энэ мөнгө Фалкнерт тусуулж чадсан уу? Яг гоо хэсэгэн зурлал. Хэд хэдэн хувьцааны ноогл ашигыг төлөх болцоход байсан. Гэхдээ бүгдийг нь төлж чадаагүй. Бүх мөнгөөр шавхчихсан байсан. Тэр тэгээд энэ байдлыг яаж ч хүлээж авсан? Энэ бүхэн тэрний төгсгөл ирж байна гэдгийг тэр мэдэж байсан. Тэрэнд ямар төлөвлөгөө байсан? Фалкнер дампуурлаас айж ивэн гэж хизээч байхгүй. Тэглэж тэдэн шиг хүмүүсийг шоронд орсон байхыг хинч хизээч олж харахгүй. Тэгээд тэр яахаар шийдсэн юм бол? Фалкнер энэ дэлхийгээс айж имээдэггүй хүн байсан. Бүхэл хууль дүрмийг зөрчиж амжирсан. Тэглэж хүссэн үедээ энэ бүгдийг орхиод явах гэж байсан. Тэр хүн энэ намайг бүтээж шийдсэн. Их ч үг битгий. Чи надад солхон баримт надад амсар гэж. Чи ойлгохгүй. Хэм шүүгч. Энэ хүнээс мэдүүлэг авахыг зөвшөөрөхгүй байхыг би танаас шаардаж байна. Яагаад мэдүүлэг өгч байх вэ? Яагаад гэвэл Хүлээ, Кара Андре. Та нэг ч үг бидэд өгөр. Эрхэм шүүгч. Надад өгөх. Эрхэм шүүгч. Энэ хүн надад хайртай. Миний төлөө юу ч хийхээс босохгүй. Худлаач юм. Энэ хүний нэг ч үгэнд итгэж болохгүй. Чимээгүй байцгаа. Чи одоо ингэж өөрийгөө зөвлөсөн ямар ч хийхгүй болсон. Фалкнер үс. Хатагта Андре. Та чинь мдэггүй сэргүү.
Өнөөдрийн шүүх хурал эхэлснийг мэдгдээ. Сууцгаа. Нью-Йоркийн ард иргэд Карин Андрегийн эсрэг шүүхт болно. Мэдээ ирхэн шүүгч. Бэлээ ирхэн шүүгч. Ирхэн шүүгч. Хэлэх нэг зүйл байна. Регник энэ алдарт оролцсон байх магадaltaй гэж үзээд баяр хөчлөх зөвшөөрөл авсан. Тэгсэн тэр Орос руу алгуулчлаа. Хамгийн сүүлд шүүгдэгчийн өмгөөлөгчтэй хамт байсан гэсэн мэдээлэл байна. Иймгүй. Арилгах зөвшөөрлийг зутаахгүй. Хэрвээ энэ үсгийг буруу тавал биш шүү. Лауренс Регн. Та гэрчээ суудсан уу? Стивенс. Үргэлжлүүл. Хатагтай Кара Андре. Та өчтөр энд суугаад мэдүүлэг өгч байхдаа бүх үннийг мэдчихсэн үү? Үгүй. Та өмнө өгсөн мэдүүлгийнхээ зармыг буцаамаар байна уу? Үгүй. Та анх энд суугаад мэдүүлэг өгч байхдаа хэн нэгнийг хамгаалах гэсэн үү? Тийм ээ. Хэнийг? Ноён Фалкнерыг. Тэрнийг хамгаалах ёстой гэж одоо бодсоор байна уу та? Үгүй. Одоо тех ямар ч шаардлагагүй байсан. Таны ноён Фалкнерыг амиа хорлсон гэх мэдүүлэг одоо ч гэсэн хэвээрээ юу? Тэр амиа хорлоогүй. Тэрнийг хөнөөс юм. Гэхдээ би тэрнийг хөнөөгөөгүй. Би танарт одоо бүх хүнийг нь ярьж өгье. Би худлаа ярьсан. Би өмгөөлөгчдөө ч худлаа хэлсэн. Би энд чинь худлаа хэлэх гэж ирсэн. Гэхдээ би одоо танарт бүгдийг нь үнээр нь ярьж өгье. Хатагтай Андре, та өчигдөр ноён Фалкнерийн санхүүгийн хямрал яаж эхэлсэн талаар ярьж эхлэв байсан. Тэрийг яриач. Фалкнер энэ дэлхийгээс явах гэж байсан тухай би танарт ярьсан. Гэхдээ амиа хорлох гээгүй. Би байшингийн тагтан дээрээс өөр хүний цогцыг шийдсэн. Фалкнерыг биш. Та энэ талаараа дэлгэрэнгүй яриач хатагтай. Фалкнер хуурамчаар өгөхийг хүссэн. Тэрний хэн нэг нь ирж хааж мөрдөж мөшгөх шаардлагагүй байхаар тооцсон. Зүгээр алга болоод өгөх ёстой байсан. Тэгээд амиа хорлсон болохоор шийдсэн. Уитфилдээс залж авсан мөнгөнийхөө 10 сая долларыг эндээ зориулж хадгалж байсан. Бид хоёрын төлөвлөгөө боловсруулахад туслах нэг хүн хэрэгтэй байсан. Фалкнертай ямар нэг байдлаар холбогдож байгаагүй. Тэр хүн бол Регн. Регнийг энэ хэрэгт энэ аюултай хөвөлтөнд татгалзахгүйгээр орно гэдгийг та нар яаж мэдсэн? Яагаад гэвэл энэ хүн надад хайртай. Тэр танд хайртай болохоор зөвшөөрсөн гэж юу? Тийм ээ. Та нар тэгээд ямар төлөвлөгөөтэй байсан? Регн цогц солих ёстой байсан. Тэгтэл 1-р сарын 16-нд буудал цааны улмаас амиа алдсан солгой түүлийн цогцыг тэр олж ирсэн. Гэхдээ тэрнийг алсан алуурчид баригдсан болохоор та нар Регнийг сэжиглэх хэрэггүй. Тэрний ээжийнх нь гэрээс цогцсон учир бүтүүлэг алга болсон тухай сонин хэмлүүдээр бичсэнийг та нар санаж байгаа үстэй. Энийг Регн хийсэн. Солгой түүхийн өндөр өсний өнгөнд Фалкнерийнхтай ойролцоо. Би тэрний цогцыг байшингийн тагтан дээрээс шийдсэн. Регний тус ингээл болоо юу те? Үгүй. Тэр нисдэг тэрэг олоод Фалкнерыг Өмнөд Америкт хөргөж өгөх ёстой байсан. Яагаад гэвэл Фалкнер онгоц жолоодож чадахгүй. Харин Регн бол нисгэгч. 1-р сарын 16-нд Фалкнер 10 сая долларыг Буэнос Айресийн 3 банкнд Рагнер Хединий нэрээр шилжүүлсэн. Би Фалкнертай 1 сарын дараа Буэнос Айресийн Континентал гэдэг зочид буудалд уулзахаар болгосон. Тэр болтол бид гурав бие биетэйгээ ямар ч холбоо барих байхаар тохирсон. Ямар ч зүйл болсон хамаагүй энэ луцыг задруулахгүй гэж ам тангараач өгцгөөсөн. 1-р сарын 16-нд яг юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй яриач хатагтай. Фалкнер орой манай гэрт ирсэн. Тэгээ бид хоёр Регнийх рүү хамт очиход тэр солгой түүлийн цогцонд аяны хувцас өсгчгöd хүлээж байсан. Тэгээ бид нар Фалкнер байшинд эргэж ирсэн. Үжлэг хүлээ авалтанд явсан гэж харагдахаар хувцалсан байсан. Тэгээд Фалкнер Регн хоёр тэр цогцыг дундаа хийгээд согтуу найзаагаа авч явж байна гэж харагдахаар орсон. Шөний харал үүдний хаалга тайлж өгсөн. Тэгээ бид нар цахилгаан шатанд суугаад дээшээ явсан. Дараа нь яасан? Фалкнер өөрийнхөө хувцсыг цогцонд өмсүүлээд цогцны хувцсыг өөрөө өмсөд тагтан дээр гаргаж тавьсан. Тэгээд дараа нь захиа бичсэн. Тэгээд бид хоёр бие биедээ баяртай гэж хэлсэн.
шалтгаан шат 50 давхраас яаж доошлж байгаа тоонуудыг би хараад л зогсоод байсан. Тэгээ Фалкнер явчихсан. Дараа нь яасан хатагтай? Регн өглөө араас нь гарсан. Тэр хоёр хотоос 10 милийн зайтай нэг газар уулзахаар болцсон юм. Тэнд Регн нэстэг тэргээ нуух ёстой байсан. Би гэртээ ганцаархнаа нэг цаг шахуу болсон. Фалкнерийн халаадыг нүүрэн дээр наах. Тэрнийхээ биеийн хөвчийг мэдрэх шиг л болсон. Тэгээд би хүлээгээд л байлаа. Тэгээд одоо онгоцлол ниссэн гэж бодоод би тэмцэлдэж ноцолцсон юм шиг харагдахаар гаршинтаа ороод би тагтан дээр гарсан. Тэгээд цогцыг шидсэн. Унахыг нь ч харсан. Фалкнерийн бүхэл зовлон. Тэр цогцтой доошоо унж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Гэхдээ би тэрний амьдралыг жигснээсээ дуусч байна гэж дааж сансангүй. Уучлаарай хатагтай. Миний асуулт дуслаа. Надад асуухан бараг үлдсэнгүү дээ хатагтай Андре. Та өөрөө сая бүгдийг нь ярьчлаа шүү дээ. Ер нь ноён Фалкнер зөв буруугүй ялгааны тухай тодорхой ойлголттой байсан ба. Тэрийг л гэж байгаа ярьж та. Фалкнер альва зүйлийг зөв үү буруу юу гэж хизээч бодож байгаагүй. Тэрний хувьд чи чадахгүй юу гэдэг асуулт л байсан. Тэр үргэлж чадаж ирсэн. Тэгээд энэ бүх хэмтрэлгийг хийхэд та тэрэнд туслаас хэзээ ч татгалзаж байгаагүй юм уу? Миний хувьд бол гагцгүй тэр хүсэж байна уу юу гэдэг нь надад чухал. Ноён Фалкнер тань тайртай байсан гэж та түрүүлсэн тийм үү? Тэгсэн. Тэр юу таныг сууя гэж гуйж ирсэн юм уу? Үгүй. Тэгж яах юм? Иймэрхүү харилцааг зогсуулдаг хууль журам гэж байдгийг та ер нь мэд тийм үү? Тэр хуулийг чи хэн зохиодгийг? Ноён Флинт. Хэний төлөө зохиодгийг? Энд хэлсэн үг бүхний чинь таны эсрэг ашиглаж болно гэж өмгөөлөх чинь танд сануулаагүй. Би энд үннийг хэлэх гэж зогсож байна. Та өөрөө Фалкнер тайртай байсан юм уу? Тийм ээ. Ийм хүнд үү? Яг ийм хүн болохоор. Хатагтай Андре. Хэрвээ таны ухаангүй шүтэд дурлсан ирээ чинь хэн нэгэн эмэгтэй булааж аваад таны маш амжилттай хэрэгжүүлсэн тэр адгуусны хүсэл тачаалч чинь биш. Харин тэр эрийн жиггэн зүрх сэтгэлийн булаад эзэмдээ. Таны тэр үл бүтгэл өөрчлөний чинь жинхэнэ төгс төгөлдөр эрхэн болгож хөргөл танд ямар санагдах байсан? Та тэгсэн чинь тэрийг хайрласаар л байх байсан. Эсэргүүцэж яах юм шүүгч? Эсэргүүцлийг хүлээж авлаа. Гэхдээ би энэ асуултанд хариулнаа. Ноён Флинт Фалкнерыг гутаанд оромжилж байгаа гэдгээ санах хэрэгтэй биз? Хин? Би юу? Харин та ноён Фалкнерыг амьд багт нь энэ залтаа гэмт хэрэгтэнд орооцохдоо та тэрний домжиж байгааг санагдаагүй танд. Хэрэггүй. Энэ дурч ноён Флинт. Регн надад хайртай. Гэхдээ би Регнд хайргүй. Тэгээд танд тусалсныхаа төлөө Регн танаас юу ч нэхээгүй. Юу ч нэхээгүй. Ноён Фалкнерийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдэх цорын ганц хүн бол та, тийм үү? Тийм ээ. Тэгэхээр тэрнийг хүссэн үедээ шоронд хэлэх хангалттай мэдээлэл танд байсан байх нэ? Би хизээч тийм зүйл хийхгүй. Хэрвээ хүсэх юм бол та чадах байсан уу? Тийм байх гэж бодож байна. Тэр хатгалаа Андре. Ноён Фалкнер гэрснийхээ дараа ч гэсэн тантай уулзсан хэвээр байсны шалтгаан энэ биш шүү. Тэр өөрчлөгдөж засахыг хичээж бүтлгүүтээс байнга зайлс хийж байсан ч та тэрний тархийг хатгаж ирсэн. Тэрнийг сайн сайхан зүйл хийж амжихаас өмнө та тэрнийг бүр мөсөн сүрүүлж дөнгөн. Тэгэхээр танд татж байсан шалтгаан нь хайр биш. Айдас юм шүү. Фалкнерийн үгсийн санд айдас гэдэг үг байдаггүй. Энэ үг ямар утгатай гэдгийг ч тэр мэдэхгүй. Буэнос Айрес руу шилжүүлсэн 10 сая долларын тухай хэн мэдчихсэн? Фалкнер, Регн бид гурав. Фалкнер, Регн та гурав. Ноён Фалкнер энэ мөнгөний ямарваа нэг бизнес хийхээр шилжүүлсэн байж болохгүй юу? Би тэр талаар мэдэхгүй. Мэдэхгүй гэдэг чинь хэлэхгүй гэсэн үг байна. Фалкнер таныг 10 жилийн турш тансаг амьдрал дунгуулсан. Цагаан автан дайснаас өсүүлээд олон зүйлийг таны жаргахад зориулсан. Магадгүй та энэ амьдралын хэм маягийг өөрчлөхийг хүссээг баг. Өөрчлөхөөс таны бүр дургуйч нь хүссэн. Та тэрний дампуурч ядуурсан байхыг харна гэхээс таны ой утсан. Тийм биш гэж юу? Би Фалкнерийг ядуурна гэж хизээч бодож байгаагүй. Аргагүй шүү дээ. Чиний танхаа нуус амрагт хоёр тэрийг авчихсан 10 сая долларыг авч ирсэн чинь тэглэг хийж мэдэхгүй шүү дээ. Эсэргүүцэж юм шүүгч. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Ноён Фалкнерт амиа хорлох ямар ч шалтгаан байгаагүй.
Амьдралд анх удаа мэдэрсэн аз жаргалаасаа тэр зүгтхийг хүсээгүй. Харин тэр аз жаргалаа мэдэрснийг төлөө та тэрнийг үзэн ятсан үстэй. Та Фалкнерыг хизээж ойлгохгүй. Би ойлгохгүй болно. Гэхдээ би таныг ойлгож байгаа шүү. Таныг дэндүүсээ ойлгож байгаа. Анх уулзсан эрийнхээ хүчинд автаж хүслийн биелүүлсэн. Тэгээд тэр эртэйгээ 10 жилийн турш ичхүүргүүр зөв бус харилцаатайгаар хамт амьдэрсэн. Та дэлхий даяар мянган хөрөнгө оруулагчийг хуурч мэхэлсэн. Та тэр зартаа гэмт хэрэгтэндээ нөхөрлсөн. Та 25 сая долларын заллиг хийхэд оролцсон. Энд бүгдийнхээ тухай бидэнд илэрхий тодмороо өнгөөр ярьж ямар язарсан ёс суртахуунтай хүн гэдгээ та сая бэлтгэнэ харууллаа. Бид таны хүний ам бүлгэсэн байх бүрэн магадaltaй хүн итгэжээ. Харин танд өөрчлөлтийг санагдахгүй нь. Эндүрч байна уу Флинт? Би хүний ам хөнөө чаднаа. Гэхдээ зөвхөн Фалкнерийн төлөө. Баярлалаа. Хангалттай. Миний асуулт дуслаа. Лауренс Регер. Лауренс Регер. Та үннийг зөвхөн үннийг мэдүүлнэ гэдгийг хамгаалж байна уу? Тийм ээ. Эрхэлдэг ажил. Одоохондоо ажилгүй. Та хатагтай Андрийг хэдийнээс мэдж эхэлсэн? 5 сарын өмнөөс. Та хоёр хаан танилцсан? Фалкнерийн ажил дээр. Би уулын тийшээ ноён Фалкнертай ажил хэрэг ярихаар очсон л доо. Гэхдээ энэ бүх санаагаа орхих шаардлагатай болсон. Яагаад гэвэл би нарийн бичгийн даргатай танилцсан юм. Та хоёр тэг хэдийнээс дотносож эхэлсэн? Анхны уулзалтаар тэмч дотны харьцаа үүсгээгүй. Тэр намайг ноён Фалкнертай уулзахыг зөвшөөрөөгүй. Хичнээн мөнгөтэй ч гэсэн Фалкнерт чамтай хамтрах шаардлага ерөөсөө байхгүй гэсэн. Энэ тухай бодъё гэж хэлээд би явсан. Бодсон. Гэхдээ ажил хэрэг ноён Фалкнерийн тухай ерөөсөө бодоогүй. Харин Карны тухай тасралтгүй бодсон. Маргааш нь би Багдад цэцэг явуулсан тэгэл хэлсэн л дээ. Та ноён Фалкнер хатагтай Андре хоёрын харилцааны талаар мэдчихсэн үү? Карнтай уулзсаасаа ч өмнө мэддэг л байсан. Найдваргүй гэдгийг мэдчихсэн чи яаж чадаагүй. Та тэгвэл Карн Андрыг өөртөө нааштай хандна гэж хордог байх нэ? Ердөө ч хордоогүй. Тэрийг өөртөө хүчээр татах гэж оролцсон уу? Тэрийг хүртэл та нар мэдэх шаардлагатай юм уу? Тэгэлгүй яах. Би Карныг ганцхан л удаан үссэн. Хүчээр Фалкнерийн хорин болдог орой. Карн гэртээ ганцаархнаа их өөцөртэй харагдсан. Би бүр өөрт нь үхтлээ дурлаж байгаагаа мэддгийг хүсээгүй ч гэсэн Карн мэдчихсэн. Ноён Фалкнерийг зугатаалах төлөвлөгөөний талаар хатагтай Карн Андре танд анх хизээ хэлсэн бэ? Хэрэг болохоос 2-7 хоногийн өмнө. Тэр солгой төл танай бүлийн гишүүн үү? Үгүй. Тэрийг устгахад та оролцсон уу? Үгүй. 1-р сарын 16-нд юу болсон та яриач? Бүх зүйл хатагтай Карны ярьсаар болж өнгөрсөн. Тэрнээс хойш юу болсон тухай би танарт ярьж өгье. За тэгвэл та 1-р сарын 16-ны шөнө Фалкнерийн байшингаас гараад яг юу хийсэн талаараа бидэнд томруухан шиг яриад байгаа. Би Фалкнерийг явснаас хойш 10 минутын дараа араас нь гарсан. Манай залуусын нэг гадаа өдөнд машинтай үлээж ирсэн. Фалкнер миний машиныг унаад хамаг хурдаараа тавьсан гэсэн. Хаашаа? Медоуден руу. Тэнд би эртхэн очиод нисдэг тэргээ орхисон юм. Та тэнд хэдэн цагт очив? Шүн дундын үед. Тэр шөнө их тод цартай байсан л да. Засмад замаас салгад Фалкнерийн машин яваад өнгөрсөн мөр тод үлдсэн байсан. Би тэр мөрөөр нь яваад нөгөө газараа очиход онгоц байгаагүй. Та тэгээд яасан? Тэр авир би 2 цаг хэртэй хайсан. Фалкнер тохирсон ясаараа машиныхаа гэрлийг унтраагаад түлхүүрийн зогоод орчихсон. Тэгээ би тэндээс нислэг тэрэг хөөрсөн мөр байгааг олж харсан. Гэхдээ Фалкнер онгоц жолоодож чадахгүй. Та тэгээд тэр явдлын учрыг олох гэж ямар нэгэн уул мөр хайсан уу? Яг л өмөрч нь хоо шиг. Тэгээ ямар нэг юм олсон уу? Нэг машин олсон. Ямар машин? Замын эсрэг талын бутны бүр цаана нуусан хар өнгийн суудлын тэрэг. Та тэгээд яасан? Хиний машин гэдгийг мэдхийн тулд цонхыг хагаж ороод арын суудлын дээр нь хэвтээд хүлээсэн. Тэр удаа хүлээсэн. Шүнжэнгөө. Тэгээд эзэн нь нэрж явахыг харсан. Хачин царайтай малгай өмсөөгөө хувцсан өвчигээд энэ тэнтгүү тосны толб болцсон. Тэгээд та яасан? Арын суудлын дээр нь хэвтэж байгаа дүр үзүүлээд тэрнийг хараад л байсан. Тэр хаалгаа онгоолж намайг харснаа яг л зүрхэн зогсож байгаа хүн шиг муухай орилсон байж. Та тэгэхээр нь яасан? Би машин асах чимээгээр сэрж байгаа дүр үзүүлээд энэ чиний машин уу гэхэд чи хэн бэ? Энд юу хийж байгаа юм бэ гэхээр нь би нөгөө цуутай Регэн байна. Миний тухайд сонссон л байлгүй. Би харин нэг шалахгүй хэрэгт орооцолтой төр нуугдах хэрэгтэй болчиход байна. Эндээс энэ машиныг олоод хачих баярлаа гэсэн. Харин тэр надад бол баярлах зүйл огтаалаа. Би яаж ч хурдан машинаас гарч үзсэн. Та тэгээ машинаас гарсан уу? Гараагүй.
Би юундаа яарсан бэ гэсэн. Чамд хамаагүй гэхээр үгүй надад ч хамаагүй л дээ. Тэгвэл тохиолдолд миний нэг найз сонины сурвалжлагч. Ийм цагаар энэ газар юун хүн ямар ажиллаар явж байсан тухай нийтлэл бичгийг хүсгэл багтаа гэж би хэлсэн. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн? Юу ч хэлээгүй. Мөнгөний чек гаргаж ирсэн ээ. $10,000. Амаа хамхт чинь хангалттай юу гэхээр нь хангалттай. Лауренс Регний нэрээр бичээрэй гэсэн. Бичиж өгсөн чек нь энэ байна. Энэ чекийг нотлох баримт болгон хавсархахыг хүсэж байна. Энэ ч одоо юу болоод байгаа юм бэ? Наад хүн чинь юу хөө юм бэ? Энэ хүн хэн байсан бэ Регн? Туслах ажилтан наа чекийг чинь уншиж өгсөн нь дээр баг. Туслах та уншаач. 1-р сарын 17. Лауренс Реганд $10,000 болгоно. Гарын үсэг нь Джон Грахам Уитфилд. Шүүгч, энэ бол бодлого гүтгэлэг. Энэ чекийг надад үзүүлэхийг шаардаж байна. Энэ хурдын хүмүүсийг хэн ч байндас бүгдийг чинь хөөж аргаж. Энэ чекийг нотлох баримт болгож хавсаргана уу? Эсэргүүцэл нь эрхэм шүүгч. Эсэргүүцлийг хүлээж авахгүй. Чекийг нотлох баримт болгон хадгал. Та тэгээд энэ чекийг авчихад дараа нь яасан бэ? Регн. Чекийг халаасандаа хийж буугаад тулгаад новшин чи Фалкнерыг яасан гэхэд тэр амаа том ангаалгасан ч дуурч чадаагүй. Эрхэм шүүгч, энэ хүн миний тухай энэ одны өмнө иймэрхүү зүйл ярьж болж байгаа юм уу? Ирч мэдүүлгээ үргэлжлүүл. Хэрэг худал мэдүүлэг өгсөн тохиолдолд та хариуцлага хүлээн. Эстерс үргэлжлүүл. Тэгээ тэр хүн юу гэж хариулсан? Эхэндээ тэр юу яриад байгааг чинь ойлгохгүй байх гэхээр би бууга олон чанга тулгаад бити маягл би Фалкнерийн араас ирлээ. Чи тэрнийг хаашаа авээдсэн гэхэд тэр хэрвээ чи намайг алах юм бол тэрний тухай юу ч олж мэдэж чадахгүй гэсэн. Та тэгээд ямар нэг юм олж мэдсэн юм? Юу ч мэдээгүй. Тэрнийг ч бас алахыг хүсээгүй. Тэр хэрвээ чи намайг ичилэх юм бол хуурамчаар амиа хорсон хэргийг бас илчилж Фалкнерыг олох болно гэсэн. Би Фалкнер амьд байгаа мó гэж асуухад өөрөөсөө очиод асуухгүй юу гэсэн. Би тэрнийг хичнээн айлгаад ч нэмэр болоогүй. Тэгээд явуулчихсан юм. Та тэгээд дараа нь Фалкнерыг хайх гэж оролдсон уу? Нэг ч хором авахыг хүсээгүй. Гэртээ хурдан гарч хувцас сольж өмсөд Бооны сайрс руу ниссэн. Тэнд очиод хайсан. Бас хонингуудад зарлал өгсөн. Ямар ч мэдээлэл олж авч чадаагүй. Рагнер Кединий нэрээр шижүүлсэн нөгөө мөнгийг авах гэж банкнот руу нэг ч хүн уцтаагүй байсан. Та энэ тухай хаттай Андрейд хэлэх гэж оролдсон уу? Бид нэг сарын хугацаанд бие биетэйгээ холбоо барихгүй бахаар тохиролцсон. Хадагтай Карн Фалкнерыг алсан хэрэгээр баривчлагдсан. Хэрвээ Фалкнер амьд байвал бүгдүүд баларна гэж бодоод би нэг ч үг дуураагүй яваад л ирсэн бас хүлээсэ. Юу хүлээсэн гэж? 2-р сарын 16-нд Бонус Айресын континентал очит буудалд уулзах болцоог. Тэгтээ тэр өдөр Фалкнер ирээгүй. Тэгээд үгсэн гэдгийг нь ойлгож тавсан. Би Нью-Йорк руу босож ирээд нисдэг тэргээ хайсан. Өчигдрөл оллоо. Хаанаас? Нью-Жерсигийн нэг бүглүү гарцлаас. Тэнд нисдэг тэргийг газардуулаад дотор нь гал тавьсан байсан. Дотор нь хүн байгаагүй юу? Нэг зогц олцсон. Хэний зогц? Танхи аргагүй шатсан арга яс. Тэгтээ зогцны өндөр Фалкнерийнхтай яг тохирсон. Зогцыг сайн шалгахад сумны хоёр шиг болсон. Нэг нь цээжинд нь. Зүрхнээс нь арай дээхнүр. Нөгөө нь баруун гартна. Тэр мэдээж ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр амиа алдна гэж байхгүй. Тийм болохоор эхлээд гарлуу нь буудаж эсэргүүцэх чадваргүй болоход дараа нь шууд зүрхрүү нь буулж хөнөөсөө байж таарна. Баярлалаа, миний асуулт дууслаа Регн. Регн. Та юу яг ямар ажил хийх юм бэ? Та намайг хариулаасай гэж бодож байна уу? Эсэргүүцч нэрхэм шүүгчээ. Мэдүүлэхдээ бас хариулахгүй байж болно. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Регн. Та ноён Фалкнертай нөгөө хамтарч ажиллах саналчин бүтлгүүцний төлөө тэрний ямарваа нэгэн байдлаар өс сонсон санаагүй тэр. Үгүй ээ. Регн. Хэрвээ таны хайртай бүсгүй хэн нэгэн ир хүчээр булааж аваа. Хүчээр эзэмдүүл. Та тэр үнийг яах байсан бэ? Тэр хүний хоолойг нь хэрч. Оо тийм үү? Та тэгвэл залтаа танхаа итгэж шүү дээ. Гин тэргийн ертөнцийн цуувтай баатар хүн та. Хайртай хүүхнээ өөр хүнд зөв зүгээр өгөө явуулахыг зөвшөөрсөн гэдэгт биднийг ер нь итгэнэ гэж бодож байна та. Эрхмээ. Би энэ бүсгүйд хайртай. Ноён Фалкнер гэрснийхээ дараа ч гэсэн тэрнтэй уулзах хэврэл байсан шүү дээ. Та тэгэхээр зүгээр л хараад бисэргүй. Надад тэр талаар хэлэх үг алга. Алга? Хатта Андрейд хоёр тэрийг дарамтлаж сүрдүүлсэн юм шүү. Танд бодлого байгаа мó? Эсэргүүцсэн нэрхэм шүүгчээ. Эсэргүүцлийг хүлээж авлаа.
За нөгөө согтуугийн дөр тоглоодсон хамтрагч одоо хаа. Яваг эндэгч чандралах төв. Үйт вигдийн гэр бүлийн оршуулгын газар. Тэнд хөрх хүмүүс солгоо төлнө орсож байгаа. За байж байгаа. Энийг тодруулаад. Евангелиэд оршуулсан хүн бол солгооч төв. Нэстэг тэрнээс олцсон цогцсон бол ноён Фалкнерт таягч гинэ. Тийм ээ. Хэн батхын нэг. За яа. Та солгооч түүлийн цогцыг хулгайлсан гэж бодъё. Тэрнийг та халаагүй гэдгийг хэн батлах юм? Тэр Нью-Жерсигээс олцсон нэстэг тэрэн дотор хамаагүй ямар ч хамаагүй шатсан цогцыг авээж тавьчихаа. Энэ хайртай хүүхдийн төлөө үлгэр яриаггүй гэдгийг хэн батлах юм? Энэ хүүхдийн төлөө таны юу ч хийж бэлэг төрөв хэлсэн ш та сонссон биз дээ. Энэ хүүхдийн төлөө худлаа яриаггүй гэдгийг хэн батлах юм? Эсэргүүцэж байгаа юм шүүгч. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Тань тэгээд баталгаатай баттаа тийм баримт байна уу? Ноён филин. Та уус прокурор. Намайг хин гэдгийг та сайн мэднэ. Та бид хоёрын хин хинэн заваан зүйл хийхээрээ л болсон. Амьдрал тийм л юм чинь. Зарим нэг шудраг бус зүйл өвдөг сүхрэн хүчтэйгээр бидний хажуугаар зүүж өнгөрөхөд бидний нүд сорсон юм шиг юу ч олж харж чаддаггүй. Энүүгээрээ бид нар адилхан мөхс. Би энэ бүсгүйд хайртай. Харин энэ Фалкнерт хайртай. Энд бидний цорын ганц баталгаа. Миний асуулт дуслаа. Ноён үйт билд. Ноён үйт билд. Евагринд оршуулсан цогцыг ухаж гаргаж ирээд задлан шинжилгээнд оруулах гэвэл та дургуйцахгүй үстэй. Надад дургуйцах зүйл байхгүй. Гэхдээ шарлыг чандралчихсан. Яа тийм үү. 1-р сарын 16-нд хаана байсан? Нью-Йоркт. Тэр өрөө би тэнд ажилтай байсан. За энийг чи батлах гэрч байгаа юу танд? Ноён Стивенс. Би хизээч баталгаа нотлогоо цуглуулж авдаг хүн биш гэдгийг та ойлгох хэрэгтэй байна. Би хизээч хийсэн ярьснаа баталгаажуулж явдаггүй хүн. Тийм болохоор өнөөдөр энд ямар ч гэрч авчирч чадахгүй байх. Та хэдэн машинтай вэ? 4. Ямар? Нэг нь хар өнгөтэй суудлын жижиг тэрэг. Та нарыг сонирхож байх шиг байна. Гэхдээ ийм машин Нью-Йоркт зөндөө байдгаа гэдгийг хэлмээр байна. Та Калифорниас онгоцоор ирсэн үү? Тэгсэн. Онгоцоо өөрөө жолоодсон уу? Тийм ээ. Танд онгоц жолоодох хэрэг байдаг уу? Тийм ээ, надад байдаг. Таны бодлоор энэ ирээдүйн худлаа ярьж байгаа бох тийм үү? Яг тийм. Тэгвэл тэр $10,000 чекийг хэн бичсэн байж таарах уу? Үйтвэл би бичсэн. Та тэгээд тэрийг тайлбарлаа. Энэ бол маш энгийн зүйл. Ноёрэгний юу хийдгийг бид бүгд сайн мэднэ. Энэ хүн миний охиныг хулгайж барьцаална гэж сүрдүүлсэн. Би охиныхоо аюулгүй байдалд санаа зовсон болохоор энэ хүнд мөнгө өгөхөөр шийдсэн. Ямар нэгэн эрсдлүүрхээс би айж байсан юм аа. Чекэн дээр 1-р сарын 17-нд гэж бичсэн байсан. Та яг тэр өдөр Регнийг барьсан хүнд маш их хэмжээний мөнгө амласан биз дээ. Тэгсэн. Иргэний үүргээс минь гадна охиныхон аюулгүй байдал ийм зүйл хийсэн гэдгийг та ойлгож байгаа үстэй. Таны хувьд таны охин болоод хөрөнгө чинь танд байгаа хамгийн эрхэм зүйлс үү? Тийм ээ. Таны мөнгийг авсан залуу охины чинь хөсөр хаяад өөр хүүхэн рүү гүгээд байвал та яах вэ? Эсэргүүцч нь эрхэм шүүгчээ. Эсэргүүцлийг хүлээж авлаа. Та ноён Фалкнерыг үзэн яддаг. Тэрнийг сүрүүлэхийг хүссэн. Тэрнийг амиа хорлох гэж байгаа жүжиг тоглох гэж байгааг ч гэсэн та мэдчихсэн. Тийм үгүй юу? Ноён Жанкогийн үг энийг чинь нотлож байгаа шүү. Тэр талаар чинь би юу ч мэдээгүй. Аа, та мэдээгүй юу? Та 1-р сарын 16-нд Фалкнерыг араас нь дагаж мөшгөөгүй юу? Үгүй ээ. Үгүй ээ. Та Фалкнерыг хатта Андрагийнхаас гарч явхад араас нь хар машинтайгаа дагаж мөшгөөгүй юм биз дээ? Ха? Гайхалтай. Тэр байшингаас гарч явсан хүн Фалкнер гэдгийг би яаж таних болж байна? Мөрдөгч Вамфлит хүртэл таниагүй байхад мөрдөгч Вамфлит бол ийм жүжиг болох ч байгаа талаар юу ч ойлгож мэдээгүй байсан байхгүй. Харин та бол энэ жүжигийн талаар маш сайн мэдчихсэн хүн. Тийм биз? Хонгорхон Стивенс.
Тэр шөнийн хувилдааны талаар би яаж мэдсэн болж таарах вэ? Та нэрээ ямар нэгэн мэдээлэл олж аваагүй гэж үү? Үгүй ээ. Та Фалкнер талаар ямар нэг юм олж дуулаагүй мó? Би ганц ч үг сонсоогүй. Жишээлбэл Буэнос Айрес руу шилжүүлж байгаа 10 сая долларын талаар та юу ч дуулаагүй мó? Тэр талаар чинь би дуулаачгүй юм байна. Би ноён Фалкнерийг алчсан. Бурхны нэрээр амтгаалъя. Би ноён Фалкнерийг алхахад тусалчихсан байна. Би энийг мэдээгүй шүү. Би дөнгөж сайн биш. Энэ ноён Фалкнерээс энэ хотлоо ярьж. Энэ хүн ноён Фалкнерийг алхахад би тусалчихсан байна. Энэ шүүгч. Би үндэ хийе. Энэ хүн алууч. Энэ одоос. Яагаад гэвэл тэр 10 сая тухай энэ мэдэж байсан. Би тэр хэлсэн чинь. Ноён үеч миний асуулт дуусна. Та сууж. Ноён Жак та гэрчэд асуулт гарна. Ноён Жак та сая 10 сая долларын тухай шилжүүлсэн талаар ноён үйлдвэрлэлд хэлсэн гэсэн үү? Тийм ээ. Би тэрэнд хэлсэн. Тэр надаас олон удаа асуусан. Ямар учиртай мөнгө юу мөнгө юм бэ гэж надаас олон удаа асуусан. Би тэрэнд хэлсэн мөнгө Буэнос Айрес руу шилжсэнийг хүртэл хэлсэн. 1-р сарын 16-ны үд болж байхад. Чинь одоо ямар гэж чин жүжиг болоод байгаа юм бэ? Та ноён үйлдвэрлэлд хэлсэн гинэ? Тийм ээ. Үд болж байх та? Тийм ээ. Би тэрэнд хэлсэн. Бурхан минь гэж. Би ноён Фалкнерийн төлөө амиа хөөсч бодсон. Тэгсэн мөртлөө тэрний хүний хөтөнд тусалчихсан байдаг. Ноён Жак, миний асуулт дуслаа. Ноён Жак. За тэгэхээр ноён Жак. Ноён үйлдвэрлэлд энэ мөнгөний тухай ярьж яхад өөр хүн байсан уу? Байгаагүй. Би энийг нууц зүйл гэж мэдээгүй. Би дөнгөж сайн мэдлээ. Тэгэхээр та энэ бүгдийг ноён үйлдвэрлэлийн эсрэг мэдүүлж байгаа юм үстэй. Тийм үү? Тийм ээ. Асуулт дуслаа. Өөр гэрч байгаа юм. Байхгүй юм шигч. Шүүгдэлчийн тал эцсийн үгээ хийж болно. Эрхэм шүүгч. Шүүгчийн судал суусан хатагтай байна да. Бид өнөөдөр энд зөвхөн ганц энэ эмэгтэйг шүүж байгаа юм биш ээ. Бид нар Кара Андрегийн зөв буруу шүүхээс өмнө ноён Фалкнерийн тухай маш сайн бодох хэрэгтэй. Ноён Фалкнерийг амьдралд бууж өгч өвдөг сөхөрдөг хийсэн үйлдэлийнхээ төлөө бурууга хүлээж гэмшдэг гэж та нар бодож байна уу? Хэрвээ тэгж бодож байгаа бол шүүгдэгч Кара Андре буруутай. Гэхдээ бидний энэ хагас зүрхтэй энэ уйтгартай хорвоо дээр амьдралыг судсаараа дуулдаг хүн төрдөг гэдэгт итгэдэг бол гэмт хэрэгтэн, зөөвөрчин, мэхлэгч гэд бидний юу ч нэрлдэг бай хамаагүй тийм хүнийг үргэлж байлдан дагуулагч байдаг гэдэгт итгэдэг бол тийм хүний хөдөлгүүр нь болсон энэ оюун санааг нь үнэлдэг бол та ямар ч буруутай үйлдэл хийсэн бай хамаагүй. Өөрийгөө үнэлэх үнэлэмжиндээ үнэнч байж зүрх сэтгэлээ мэдэрдэг бол ядаж тийм хүний гайхан бишрэх чадвартай бол таны тойрон хүрээлсэн амьдралын хил хязгаараас хол тийм агуу сайхан зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдрэхийг хүсдэг бол
Аймхаа хулчир хогийн саар дамтад хизээч таашаад авч чадахгүй тэр сайхан үлсэж цангасан юм шиг мэдрэмжийг мэдэрдэг бол та Фалкнерийг ойлгоно. Хэрвээ тийм бол та тэрнийг шүтэн биширч амьдарч ирсэн энэ бүсгүйг бас ойлгох болно. Бид нар өнөөдөр энд хэнийг шүүж байгаа юм бэ? Кара Андрэг үү? Үгүй ээ. Та нарыг шүүж байгаамаа эрхэм шүүгчтэй. Харин одоо та нар минь өөрсдийнхөө шийдвэрийг гаргаж зүрх сэтгэлээ таньж авцгаа. Прокурор та үгүй хэлж үү? Эрхэм шүүгчээ. Шүүгчээр сонгогдсон хатагтай ноёдоо. Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй ганц удаа санал нийлж байгаа хэлмээр байна. Энэ танхимд хүний амьдралын хоёр өөр ертөнц зэрэгцэн уулзч байна. Аль нь таны итгэл үнэшид ойр байгаа шалтгаалж та өөрсдөө шийдвэрийг танаар гаргах болно. Шүүгдэгчийн тал болохоор залилагч, бие үнэлэгч, танхаа этгээдийн талдарч нийгмийн хариуцлагын хамгийн том үлгэрчээ болсон эр хүнийг бас 100 жилийн турш зогсоож ирсэн эмэгтэй хүний бүхэл төгс төгөлдөр чанарын эсрэг зогсохыг та бүхнээс хүсэж ах шүү. Нэг талд өөрийгөө мартаж бусдын төлөө гэсэн сэтгэл өөрөөр хариуцлага хүлээсэн ухамсарласан хүмүүс зогсож байна. А нөгөө талд жаргал цэнгэлд сунслан тэмүүлэх хүсэлтэй хувь хүний амин хуваа хичээсэн ашиг сорилт зогсож байна. Шүүхийн шийдвэр та бүхний зүрх сэтгэлийг үнээс гарах болно гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэндээ санал нэг байна. Хэрвээ хүн гэдэг амьтан хуийн жаргалаас илүү том зорилгоор энэ дэлхийд ирдэг гэдэгт итгэдэг бол хайр гэдэг хормын төдий өчүүхэн таашаалаас хамаагүй том зүйл гэдэгт итгэдэг бол хайр сэтгэл гэдэг онцлогийн өрөөнд байдаг эрийн хүний хоорондоо харилцаа биш харин ч гэр бүл элэг нөхд ах дүүсийг хүрээнд үргэлжлэх асар том ойлголт гэдэгт итгэдэг бол өөрийгөө мартаж бусдын төлөө амьдрах нь хүний амьдралын хамгийн төгс хэлбэр гэдэгт итгэдэг бол энгийн ёс суртахуун эхэмсэг бардан байдлаас илүү хүчтэй гэдэгт та нар итгэх болно. Ноён Фалкнер шиг хүн энэ юмд өвдөг сөхөрч бууж өгөх хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Хэн нэгэн хүн бидний түгээмэл дэлгэрсэн амьдралын хэв маягийг тоолгүйгээр толгоогоо хэтэрхий өндөрт явахыг өргөж явахыг хоригдсан шийдвэр гаргаасай гэж би хүсэж байна. Нью-Йоркийн ард иргэдээс сонгогдсон тангархтнууд, эрхэм шүүгчид та бүхнийг тусгай өрөөнд орж саналаа солилцохыг хүсэж байна. Карен Андрэг ноён Фалкнерийн үхэлд буруутай эсхийг та бүхэн шийд. Туслах. Та бүхэн намайг дагаад явна уу? Тэр шин намайг ноён Фалкнерийн зохицолд үйлчлэг хийж өгөөч гэж дуудуулсан. Цогцос хүн харахын аргагүй нүд галтрам хугарч гэмтсэн байсан. Тэр хүн хөл дээрээ бараг тогтож чадахгүй. Ноён Фалкнер нөгөө нэг эрхэм хоёр туршиж явсан. Тэгээд тэр хоёр тэрнийг бараг чирэгшхэн цахилгаан руу оруулсан. Хадагтай Андре тогтны ажиллагаар нэг хүнийг давуулахыг оролдож байсан. Ноён Фалкнерийг тэр ухаангүй байсан. Ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Тэгээ хадагтай Андре тэрнийг тагтауулаад үлгэж гисэн. Бүх хаалгууд нь миний өмнө үргэлж дэлгээтэй байсан энэ хорвоо дээр ердөө хоёрын зүйл намайг баясгаж байлаа. Нэг нь бүх дэлхийг шахуулж байсан миний ташуур, нөгөө нь Карен Андре. Манай ноёдоо энэ хүүхэн зориулж цагаан алтаар хүртэл даашинз хийлгүүлж байсан. Тэрийг ээл зохинд гал түлж халааж өмсгдөг. Түлэгдсэн газрын өлсгөлэн бар шиг л үнсдэг байлаа. Бардам зан амиа хичээсэн байдал
Бусдаас дээш гарах гэсэн хүсэлгээд материалыг сонирхлоо бид хайсан. Бид амьдралаа оюунлаг зүйл зориулахыг хүссэн. Тийм ээ. Жирийн хүмүүсийн адил хөдөө тосгонд амьдрахаар шийдээд байсан. Миний бизнес мэдрэмж Фалкнерийн шиг тийм хямралаас урьдчилан сэргийлж чадах байсан гэдэгт би итгэлтэй байна. Загтлыг хуурамчаар үйлдээгүй. Гэхдээ хуурамчаар үйлдэх бүрэн боломжтой. Ноён үйтэд Фалкнераас асуусан. Нэг тийм хүйтэн тогоотой өнгөр. Хэрвээ чиний бизнес чинь дампуур бол яах вэ гэж. Хариуд нь ноён Фалкнер мөрөө хавчаад аяархнаар амиа хорлоо гэж хэлсэн. Зарим нэг шударга бүс зүйл өвдөг сөхрөн хүчтэйгээр бидний хажуугаар зөрж өнгөрөхөд бидний сорсон юм шиг юу ч олж харж чаддгүй. Энэгээрээ л бид нар адилхан хүсэх хүмүүс. Би Карент хайртай. Харин Карен Фалкнерт хайртай. Энэ л бидний цорын ганц баталгаа. Фалкнер альва зүйлийг зөв үү буруу юу гэж хизээч бодож байгаагүй. Тэрний хувьд чи чадах уу чадахгүй юу гэдэг асуулт л байсан. Тэр үргэлж чадаж ирсэн. Миний хувьд бол гагцхүү тэр хүсч байна уугүй юу гэдэг л надад чухал. Нью-Йоркийн ард иргэдээ ангарахтнууд шүүхэн шийдвэрийг гаргасан байна. Нью-Йоркийн шүүх Карен Андрэг Фалкнерийг алсан хэрэгт буруугүй гэж үзсэн байна. Хадагтай ноёдоо. Фалкнерийн өмнөөс та нарт талархаж байна. Шүүх хурал хаалаа.